яг KonMari методик гэдэг юм яг ямар дараалалтай, ямар процессэнд явагддаг вэ гэдэг талаар ярилцъя. За хамгийн үндсэн гол философи нь Spark Joy философи гэж яриад. За Spark Joy буюу чамд юу баяр баясгал төрүүлдэг вэ? Буй чи юунд дуртай юм гэсэн асуулт тахгүй тий. Өөрийгөө хайрлаад нөгөө glow up гэдэг байна шүү дээ. Хийм болоод эхлэх юм бол чи тэр арчилгааны асуудал чинь нэг тийм хөнгөн. Бид нар нэг хүүхдээ арчлаа, хүүхдээ эрхлүүлэх, хүүхдээ гоёход төртдөг шүү дээ. Тэгээд хайртай болохоор гэж байгаа байхгүй юу? Бид хоёрын яриаг сонсоод сууж байгаа ээж нар нэг тийм нэг нуруунаас нэг юм гоё юм аваад хайцсан биш мэдрэмж төрж байгаа гэж бодчих. Яа тэгэхээр тэгээсэй л гэж бодоод тийм. Надад яг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ мэдрэмжээс гисэн хамт авж байгаах гэж найдаж байна. Би үнэхээр тэр ингээд сайн продукттэй, сайн ном ч юм уу сайн сургалт өгсөн байх юм бол тэр хүн над дээр дахиж ирэх шаардлагагүй байхгүй юу? Тэрүүгээ ингээл амьдралынхаа хэв маяг болоод тэрнийгээр амьдраад дахиж зэгцэхгүй болохгүй байх хэвээр. Тэгээд над дээр ирэхгүй байх хэвээр. Эд зүйлс чинь амтай шүү гэдэг. Тэгэхээр тэр ойлголт Япончууд бол энэ дээр бүр ингээд маш хүндэтгэлтэй бүр хамруу орж байгаа будааг хүртэл ингээд талхаж хүлээж авдаг тийм. Сайн байцгаана уу? Тикритийн тэмдэглэл подкастын маань нэгэн шинэ дугаар шинэ зочинтойгоор шинэ сэдвтэйгээр иргэн ирж байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эмх цэгцийн тухай ойлголтоо гоё нэгтгээд тэгээд ер нь яг энэ эмх цэгц гэдэг юутай холбоотой юм? Яагаад бид нэр эмх цэгцтэй байгаад байдیں۔ Эсвэл яагаад бид нар бүр огт эмх цэгцгүй байж амьдраад байгаа гэдэг талаар зочинтойгоо ярилцсан. Тэгээ манай өнөөдрийн зочин маань Marie Kondoгийн KonMari методын яг олон улсын итгэмжлэгдсэн зөвлөх Батбаянга хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээд миний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Би ч бас өөрөө нөгөө Тикриттэй байгаа болохоор яг ийм подкаст гээл тэнгууд наах сонсоо бүр айгүйх баярлсан. Тэгээ намайг бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. За тэгэхээр би өөрийн чинь алхахлаар анх яг нөө Facebook дээр эмх цэгцтэй амьдрах үеийг групп эд штэ. Одоо бараг 300 мянган гишүүнтэй тэр группийн админ гэдэг юм яг анх харжсэн. Тэгээд ер нь яг тэр группийг яг яагаад анх нээх болсон бэ? Тэр чинь бас л яг нөгөө Тикриттэй байх үед л нээжсэн байхгүй юу? Тэгээ би том охиноо төрүүлчээд одоо яг анх удаа л нөгөө Тикритэнд сууж байхдаа л амарч үзэж нөгөө гэрээ эцэгтэй болж үзэж байхгүй юу? Тэгээ тэрнээс өмнө чи ингээл ажиллагаа явчихдаг. Тэгээд дараа нөгөө бага охин маань айгүй ойрхон төрсөн нэг ой гарны зүрхтэй. Тэгээ яг ингээд бага охиноо төрүүлчээ дахиад ингээл гэртээ яг хоёр хүүхэдтэй ингээд суугаад тэр үед ингээд нэг яг нэг хүүхэдтэй байхад ч юм бас учиртай ээж мэжээр харуулцаад яг тийм хариуцлага ер нь нөгөө надад нэг хэртгүй байсан юм шиг үлээ. Тэгээ яг нөгөө хоёр хүүхэдтэй хоёр орхон төрсөн. Тэгээ ямар ч нөгөө авралгүй болоод гэдэг шиг гэртээ ингээд байж ах үе тэр үед болохоор яг л нөгөө гэрээ эцэгтэй ажлуудыг ингээ хийхээс зур аргагүй болсон. Тэгээ өмнө нь болохоор би чи ямар нэг аргаар тэрнээс нэг жоохон ингээ симхи гаргаал өөртөө болгочоод тэгээ тэр үед би ингээ яг үнэхээр уучраа олохгүйсэн байхгүй. Би ингээ 10 жилдээ айгу онц сурдаг байсан. Тэгээ онц сурдаг хүмүүсийн нэг том дутагдaltaй тал нь байдаг вэ гэхээр ерөөсөө л нөгөө хичээлийн хийх юм бол бид нарыг нөгөө гэрээ ажлаас чөлөөлчдөг. Тэгээ ерөөсөө ингээд за завьянгаа хичээлээ хий тоо бод тий яг хаа тэгээ бусад хүмүүс нөгөө гэрээ ажиллаа хийчин тий чи тоогоо бод гэл тэгээ угаасаа л нөгөө олимпиадын бэлтгэл ч юм бол өдөржингөө суулгачдаг. Өглөө 8-аас гараад орой 6-аас таарч мардаг. Ер нь тийм байсан учраас ер нь жоохон тэрнээс жоохон хүндий. Тэгээ энэ одоо миний хариуцсан ажил биш юм шиг л ингээ амьдраад ирсэн байхгүй юу. Тэгэл яг ингээ яг хоёр жоох хүүхэдтэй тэгээ гэртээ байсан ч үнэхээр тэр нөгөө гэр орны учрыг олтгүй. Бүр айгүй хэцүү надад бүр ингээд яг тухайн үед бол үнэхээр хэцүү байсан. Бүх юмыг ингээ шинээр дахиад сурах шаардлагатай болсон. Тэгээ яг үнийг хэлэхэд яг би багадаа бол ингэж боддог гэсэн аахгүй би ингээ айгүй онц сурна айгүй мөнгөтэй олно тэгээд нөгөө хэрүүчлэгчтэй амьдрна гэж боддог гэсэн наанитай болчихно гээд тэгээ яг бодит амьдрал төр тийм байгаагүй нөгөө өөрөө ч залуухан жоохон хэдий ингээ нөгөө хичээгээд байсан ч гэсэн тэр одоо хүн цалинжуулах хэмжээний мөнгө бол ингээ гэрээс ажилтдаг гэсэн ч гэсэн олдох тийм боломжгүй тэгэл өөрөө ихээс өөр аргагүй болоо тэр үед яг нөгөө Marie Kondo яг тэр ном нь яг монгол хэлний орчуулагдаж гарч ирээд тэг бүр тэр нь бүр ингээ надад бүр ингээ амар таалагдав. Би бүр ингээ үнэхээр таалагдаад. Тэг тэр чинь яг тухайн үед байх Монголд бол нэг яригддгүү. Тэгээд яг KonMari метод гэдэг англи хэл дээр групптэй дэлхий дээр ингээ ер нь Америкчууд л хөвчлэн байдаг гэсэн юм л. Тэгээ тэр групп руу ингээл ороод влог энтертейн ингээл хүмүүсийн үзэл надад айгу таалагдал. Тэгээ яга ингээ Монгол групп байж болтгүй болоо яг KonMari метод гэдэг тийм Facebook-ийн групп үүсгэжсэн аахгүй. Тэгэл тухайн үед ч бас номон ч ингээ айгу бестселлер болоод хүмүүс айгуг танигдаад тэгээд яг жоохон удаа байсан чи тэр групп маань бүр ингээ айгу олон богино хугацаанд их олон гишүүнтэй болсон чи нөгөө KonMari-гаас өөрөөсөө нь холбогдоод нөгөө юу зохиогчийн эрхийн хүрээнд тэр нэрийг ашиглах би хориотой болчихж байгаа байхгүй. Тухайн үеийн KonMari метод Монголиач лөө тэгээ ашигласан байсан. Тэгээд тэр нь ингээ болохгүй ээ. Тэгээд
KonMari гэж хайж гаргах тэгэхээр бүр Монгол групп тэр англи группээс нөгөө олон улсын группээс нөгөө гişүүдийн тоон давцсан байхгүй. Тэнгүүдээ тэр KonMari метод нь болохоор яг нөгөө KonMari Co гэдэг American-ыг өөрийнх нь компани одоо үүсгэсэн болохоор болоод тэгээд болохгүй шүү тэгээд ирэхээр нь би бүр тэгэхэд бүр айгүй баярлж байсан. Заяа бүр хаасан 3 сая хүнтэй Монгол хүнээ те үүсгэсэн групп чи ингээ зохиогч ирэхийн өрөөнд ингээ болохгүй байна гэд. Тэгэхээр тэдний ингээ анхаарлыг татцсан байгаа байхгүй бид нар. Тэгээд тэгээд анх нөгөө групп маань юм хэцэгцтэй амьдрах болсон юм. Ер нь аль тийм. Тэгээд дараа нь яг тэрэндээ явж байхдаа бас үсээ тэрэндээ айгүй тийм дуртай. Тэгээ өөрөө яг нэг юу гэдэг нэг одоо нэг тоо боддог хүн чинь асуудал шийдэх дуртай байхгүй. Үйл бодлогын хариуг нь гарч санаа намардаг. Тэгээд за энэ зэгцгүй байдал чинь нэг асуудал байна гэ тэрийг одоо яг тэр аргаар би одоо шийдчихсэн гэсэн тухай. Тэгэл тэрийг яагаад нөгөө групп ясан чинь хүмүүс ингээл номоо уншсаар нь ойлгохгүй гэсэн байхгүй. Ерөөс ойлгохгүй болохгүй байна гэл. Тэгээ групп дээр бол айгүй хүмүүс оруулдаг гэсэн. Тэгээд би 2020 онд анхныхаа тийм сургалтыг хийгээд тэгээ тэр жилдээ бас яг тэр Америкондоос өөрөөс нөгөө зөвлөх хэрэг гэж тэр албаас нөгөөсөө консалтинг бэлтгэдэг тийм сургалт байдаг. Тэрэнд нь хамрагдаад тэгээ тэрийг яг одоо нөгөө хүнд зөвлөхтэй одоо дэлхийн одоо хаанч бол зөвлөх тийм эрхээ тийм хойд тэгэж авчихсан. Эсвэл мандаа би бас яг анх номыг уншаад тэгээ бас ойлгодгүй. Миний асуудал бүр яг л адилхан. Яг нөгөө багасаа ингээл бас нөгөө яг л үртэж адилхан ингээл онцорол тэнгүүт нөгөө нэг юу гэрээ ажлаас зогтаад яг ном уншиж байгаа царайлж даалгавар хийж байгаа царайлангуу за хичээлээ аяга чинь би угаач гээл ээж юм дээр. Тэгсээр тэгээ ер нь оюутан болоод ингээл гэрээсээ явал яг ингээл хүүхдээ гаргаал гэртээ ганцаараа суусан чинь хөөх энийг яаж хийдэм бол гэдэг юм анх удаа нүрт болж байгаа байхгүй. Тэгээд харин чи хөөх гээл тэгээд ингээ нөгөө хүүхдийн тоо нэмэгдэх тусам асуудал амир ихсээд тэгээд анх тэр номыг нь эхлээд уншаад тэгээ ойлгохгүй. Тэгээ яг өөрөө чинь яг сургалтыг олж мэдээд тэгээд надад маш их баярлж байсан юм нь Монгол хүн яг албан ёсны эрхтэй тэгээд ингээд зөвлөх юм гэдэг нь маш их олзуурхажсэн. Тэгээд ингээд сургалтын цасан чаг хүчрэн олж эхэлж байгаа байхгүй. Би чинь эхлээд хаях гэж ойлгоцсон. Тэгээд ер нь ихэнх хүмүүс л гэж ойлгох юм шиг лээ. Бүх юм хайцсан. Тэгээд номоо уншаад тэгээд дараа нь улирал солигдсон чинь хувц байдгүй. Нэг Монгол дөрөөлөлтэй тийм мартцсан юм байна шүү. Тэгээд би бүрөө ямар мангар юм бэ гэл. Тэгээд ингээд яг өөрөө чинь сургалтанд ингээд суусан чинь хаях чинь нэг учиртай юм байна те. Ингээд яаж хаях вэ? Англих чинь нэг ондоо хадгалах нэг өөр гэдэг ч юм уу. Тэгэхээр хоёлаа ингээд өнөөдөр та тэр ингээд подкастыг үзэж байгаа хүмүүст зориулаад ер нь им хэцэгц гэж яг юу гэсэн бид нар яг юуг нэрлээд байгаа. Тэр дундаа өнөөдөр хоёлаа ахуй им хэцэгцээс хоёлаа яриагаа хэлье те. Ер нь бол яг нөгөө түүний ганц дуртай гэдэг байхгүй юу. Та өөрөө зэгцэрх юм бол орчлон таныг дагаа зэгцэрнэ гэд ер нь л тэр тэгээд энэ ахуй чинь зэгцэхгүй байна гэдэг чинь чиний дотор л нэг тийм шийдэгдээгүй асуудал ч юм уу те. Түр хоошин тавьсан завгүй байгаа учраас одоо хойшлуулсан те. Гэхдээ шийдэх ёстой тийм юмнууд байна л гэсэн үг. Одоо ямар нэгэн байдлаар тиймэрхүү зүйлийн илрэл юм болов уу гэж би хардаг байхгүй. Тэгээ яг тэрийн сая таны хэлж байгаа шиг тэр нөгөө хаяг би бас өөрөө яг тэр шатуудыг давсан байхгүй. Хамгийн эхлээл нөгөө нэг ерөөсөө бид нар чинь ягаад ч юм монголчууд нөгөө хаяг айгу буруу яг нөгөө юм ингээ хомс үе төссөн хүмүүс бид нарыг өсөж байгаа штэ тий. Тэгэхээр айгу юмыг ингэж эрхэмлж нандиндаг те монгол хүмүүс ч одоо ээж аваад маань эмээ өвнөр маань дандаа тэрийг бид нарт ингэ сургасан ер нь юм хайж болохгүй те эзэн одоо жишээлбэл ингээл нэг чихрийн цасаа хүртэл ингэ нуудлаа цааш нэцдэг ч юм уу те тийм үе одоо хүмүүжлэр бид нар өссөн учраас бид нар тийм хаях зөвшөөрлөөс огт байдаг байсан. Тэгээ анх удаа хайж болно гэдгийг сонсоо гайхчихсан байхгүй юу. Ер нь яагаад ингэж юмыг ингэж хайна гэдэг байгаа юм болоо те ер нь бол ингэж бид нарт хайж болохгүй штэ л гэж хураагаалаа гэдэг цааш нэгээд тэгээд гайхаад анх хайжсэн. Тэгээ би бас тэгээд тэр үед ингээд эхлээд хаяад айгу гоё ягаад тий. Бүр ингээд хөнгөрөөл тий болдсон байж тээ гэдэг. Тэгээ тэр үед би бас ингээд хайж захта айгу гоё кавтагаад гэсэн тэр асуудал шийдэг байхгүй. Тэгээ анхаарал хаана энерги тэндэ нэг шиг нөгөө хаях дээр анхаарал ах юм бол бид нар нөгөө хогон дунд амьдраад байдаг. Энийг ч хайцгүй, тэрийг ч хайцгүй, энийг ч гаргаа хайцгүй, тэрийг ч гаргаа хайцгүй. Гэтлээ нөгөө Америконд ч үнэлсэн философи гол зүйл нь болохоор spark joy гэдэг ойлголттой гадаг байхгүй. За тэрийг одоо монголоор одоо юу гэдэг нь баяр баясгал төрүүлэгч гэдэг юм уу те. Тэгээд нэг тийм тэрийг хараад би кайф авах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр юу чинь хаяхан чухал биш хамгийн гол нь чамд тэр баяр баясгалыг төрүүлдэг, чамд аз жаргалыг мэдрүүлдэг тэр эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлээч. Тэгхийн бол чи өдөр болгоо ингээд нөгөө юу гэдэг бид нар нэг дуртай ажил өдөр болгоо хийнэ гэдэг шүү дээ. Нэг тэрэн шиг одоо өмсдөг хувцснууд ч хүртэл ингээд яг чи ингээд өмсгөд тийм тав тухтай байдаг мэдрэмж төрүүлдэг. Бүх юмнууд чи аяах чи хүртэл ингээд гоё ах юм бол бид нар тэнд ингээд тийм
тайван амгалан тийм жаргалтай амьдрал гэдэг чинь тэгэж би болох юм шиг тэрэн дээр анхаарах хэрэгтэй болохоос ш энийг ч хавилцгаа тэрийг ч хавилцгаа гэхээр тэр бас надад эхэндээ гоёсэрнэ яваандаа айгүй тийм дарамт болоод тий тэрнээсээ өөрөө стресстэй тэгэл нэг юм авахгүй бүр нэг одоо нөгөө нэг хүмүүс бас яг KonMari дээр нэг тийм ялгаатай ойлголттой байхгүй минималист бол American хоёр ямар ялгаатай гэдэг минималист бол ер нь бүх зүйлийг хамгийн багад нь авчиж тавьдаг тий одоо нэг хүн 100-аас илүү эд зүйл орохгүй тэр нь ч одоо шүдний сойз орчиж байгаа орч байгаа бүх хувцас нь орчиж байгаа тий эд хэрэглэх аяг шанаа бүгд ороод 100 гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар ер нь ханддаг тэг бүр хамгийн цамхан дээр нь аваачаа гэдэг Америконд юм болохоор энэ философи хамгийн гоё надад таалагдсан зүйл нь бол чи юунд дуртай юм бэ тий чи яг юу хүсдэг юм бэ чи яг хин юм бэ чи яг юутай байхдаа тийм тав тухтай өөрийнхөө байж чадах юм бэ тэрүүгээр жишээлбэл одоо урлагийн хүн байлаа гэж бодъё л да байнга тайзнаар гардаг тэр хүн хувцас ихтэй байх нь зөв шүү дээ. Тэр хүнийг би минималист болгож болохгүй байхгүй юу? Тэр хүн үнэхээр тэр хувцаараа яадаг эсвэл одоо нөгөө фэшн салбарын хүн байж болно тийм маш их хэмжээний хувцастай бай тэр олон лүкүүдийг бүрдүүлж хүмүүст инспирэшн өгдөг тийм тэр хүнийг би чи 100 ширхэг юутай чи 10 ширхэг хувцаар вардроп бүрдүүл тэгж амьдрах юм бол тэр чинь тэр хүн зовлон байхгүй. Тэгээ энэ жишээлбэл номонд үнэхээр дуртай хүнийг чи энэ нэг ном хэрэггүй натгаа гаргаж чая те эсвэл ном ч өстой энэ олон ном чам тараа болно гэх юм бол тэр чи айгүй бүдүүлэг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л эн чинь чи хинбэ гэдгээ олох нэгснээ аялал байхгүй. Гэтэ энийг бид нэг ингээд минималист ч юм уу KonMari гадаад нэрээр бас нийлээд байгаа. Ямар ч хэрэггүй. Ерөөсөө л манай нүүдэл чинь соёлт чинь эн чинь угаасаа ингээд бэж исэн ер нь цөмөн одоо тэрнээсээ л байгаа байхгүй. Бид нар яг нөгөө жоохон хотцоод холтчол байгаа тийм л асуудал гэж би хараад байгаа шүү дээ. Сая нэг хэсэг минималист чинь бүр тренд болоод нэлийн хүчтэй явлаа тий. Тэгээ сүүлдээ бүр тэрнээс чинь нэг анти минималистууд гэж бүр ингээд максималистууд гэж гарч ирэл тий. Бүр ингээд битүү би ийм декоронд угаасаа л би дуртай мартай гэдэг чинь нэг хүмүүс ингээд тэр трендийг эсэргүүцээд ингээд эхэлж байгаа байхгүй тий. Яг өөрснөөсөө саяны таны хэлсэн шиг тэгэнгүүт хүмүүс хүчээр ингээд нэг юм өөрийгөө минималист болох гээд нэг хэсэг барьж үтсэн те. Тэгсэн. Тэгэл ингээл нэг одоо байрны интерьер хүртэл ингээл ялангуяа ингээл жоохон уйдгартай болж эхэлсэн. Манай группүүд дээр ингээд зураг нь орж ирж те. Яг нэг адилхан стенк гээл те. Яг адилхан нэг юм зочны өрөө бүгд адилхан болж ирээд. Тэгэхээр ингээд нэг хүмүүс яг тэр нэг юм яг тэр минималист байгаа нь өөрт нь яг таалагдж байгаагүй юу гэдэг бас их чухал юм байна тийм ээ. Тий. Би болохоор ингэж боддоо шүү дээ. Ингээд яг тэр минималистийн одоо ер нь Япон юуг л бид нар чинь дуурайгаал яг тэр интерьер хийгээл тэгэж гаргаж ирээл байгаа штэ тий. Тэгэл нэг жоохон хүүтэн саарлангтай тий. Тэр бол надад нэг бас нэг таалагдахгүй. Би бас өөрөө яг тиймэрхүү байх гэж айгүй хичээсэн. Тэг яг нөгөө ийм л байвал гоё юм байна гэл нөгөө трендээ дагаж байгаа юм шиг. Тэг тэр бол жоохон уйдгартай мэлээ айгүй тийм ямар ч юм урлагдлаг гоё юм байхгүй тий нэг кайф байхгүй тий тэгэнгүүт ингээ бодохоор ингээ биш нөө Монгол гэрт төсөж исэн байхгүй. Тэг Монгол гэртээ үнэхээр гоё. Тэгээд ингээ бодолтой ингээ хээх хуартай. Тэг ингээд уун ингээд тоон мон дээр айгүй гоё хийтэй. Тэгээд бүр айгүй тийм өнгөлөг тэгсэн хэрнээ жижигхэн орон зай тэр чинь өсрөл нэг 20 м 20-25 м квадрат байгаа шүү дээ. Тэрэнд бүх хүний ингээд байршлын ингээд яцсан тий бүр аав нь хаан суух, ээж нь хаан суух, тий зочин нь хаашаа суух нь маш тодорхой. Тэгээ хүнд хэрэгцээ бүх юм одоо цөм бүрэн гэдэг шиг тий. Тэгээд байдаг байсан юм байна. Тэгэхээр бас ингээд хүн ингээд нэг уламжлал нь одоо нэг холтохгүй юм шиг санагдаа. Тэгээд би сая бас нэг дандаа л нөгөө цулгуу цагаан манах обот байдаг гэсэн аахгүй тэгээ нөгөө хүүхдүүд бас нэлээд мухаалгаад энэ жил нөгөө ханыхаа цаасыг солио гэж өгчдөг юм шийдэ. Тэгээд тэгсэн чинь би ерөөсөө тийм цулгуу юм дандаа сольдог байхгүй наа. Тэр чинь бодоход амар нөгөө хээнд би айгүй нөгөө зохицуулж чадахгүй бол айгаад иддэг байхгүй. Тэгээ нэг хээг бүр хараад бүр ингээд айгүй гой санагдаад маа нөхөрч гэсэн энэ бүр айгүй гой яг хямдарсан л байсан л та. Тэгээ тэрийг хоёлаа яачаа ингээд том өрөөндөө ингээд тавьчихээ. Тэгэхээр би ингээд эргэлзэж ирсэн. Гэтэл нэг тийм ингээд сонио ингээд нэг тийм сонин санагдаад заахгүй. Яагаад энэ миний сэтгэлээ татаад байгааг мэдэхгүй. Тэгсэн хэрнээ тийм би одоо хийтэй юмд нэг дургу болцсон гэж бодоодсэн чи дурлаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд наагаа харсан чи яг ингээд харахаар нөө Монгол гэрээ нөө ханны хээ байгаа байхгүй. Ер нь бол тэгээ би харахаар энэ чи ингээд яг бас ингээд айгүй гоё юм байна. Нэр л ингээл нөгөө тэр нь мухай энэ гоё гэд яатсан болохоос ш тий. Тэг ер нь гэхдээ бас яг минималистад дуртай хүмүүс байдаг. Яг тэр ингээд тийм тайван тухтай орсон. Тэр чи юунд дуртай вэ гэдгээл мэдчих. Тэгэл болоо. Тэрнээс биш одоо тийм нэг одоо юу гэдэг те хов хоосон юм шиг тэнд ингээд байх нь буруу гэж байгаа юм биш. Чи тэнд ингээд үнэхээр тэндээс кафег мэдэрч чаддаг, тэндээс өөрийгөө ингээд хэрэгжүүлж чаддаг байхтаа ингээд тав тухтай те ингээд хамгийн тухтай хувцас өмссөн юм шиг тийм жаргалтай байж чаддаг бол тэгэл тэр чинь л гоё.
ахуй эмх секс гэж яг энэ сэдвтэй холбоотой ярьж байгаа дээр хоёлаа ер нь яг нэг KonMari яг методо хүмүүст ингээд бас мэдгүй хүмүүс байж магадгүй ингээд яг ойлголтод ингээд яг шат чатаар нөхчөө те. Тэгээд бас яг үзэж байгаа хүмүүст хандж хэлэхэд манай зочны маань яг YouTube channel руу нөрөнгөд яг ингээд яг тэр метод нь ингээд бүгд яг ингээд орцсон байлээ. Тэгээд би тэрэнд бүр маш их баярлсан. Бүр гарын авалгаа хүртэл яг тэнд ингээд оруулсан байлээ. Тэгэхээр та нар одоо яг бит хоёрын яриаг сонсоод тэгээд яг өөртөө хэрэгжүүлж үзмээр санагдах юм бол шууд манай зочны YouTube руу ороод тэгээд яг хийж үзээрэй гэж хэлмээрэн. Тэгээ одоо бүгдээрээ яг KonMari методыг гэдэг юм яг ямар дараалттай, ямар процессинд явагддаг вэ гэдэг талаар ярилцъя. За хамгийн үндсэн гол философи нь бол Spark Joy философи гэж яриад байгаа. За Spark Joy буюу чамд юу баяр баясгал төрүүлдэг вэ? Буй чи юунд дуртай юм л гэсэн асуулт тахгүй тий. Чамд юу яг юу таалагддیں۔ Тий. Бид нар заримдаа тэрийг мэддэггүй шүү дээ тий. Тэрэлүүл чамааг ингээд яа. Үнэхээр чамд юу таалагддیں۔ Юу хийвэл чи таатай байд. Ямар хүнтэй байвал гоё гэдэг. Гэдэг тэрийгээ чи олоо гэдэг хамгийн үндсэн философи нь. За хоёр дахь нь гэх юм бол тэрэнд чинь нийцэхгүй байгаа зүйлүүдийг явуул гэж байгаа. Тэ нийцэхгүй байгаа. За чи өөрийгөө олоод өөрийгөө танаа за би юм байна гэж мэдчих юм бол тэрэнд чинь одоо таарахгүй байгаа тий. Одоо жишээлбэл нэг тийм трендүүд гарч штэ тий одоо ингээд фэшн талаар ярил л да. Хувц загвар дээр одоо жил болгон трендүүд гардаг. Тэр тренд чиний нөгөө өөрийн чинь дотоод стил тий чиний дотор ийм байвал гоё да надад энэ зохион ер нь би ийм бүтэц гэж байгаа штэ. Тэрэнд нь гараад тэр таарч ивэл тий миний философид таарч ивэл би тэрийг аавна. Тэрнээс үүш тэр тренд надад таалагдахгүй би авахгүй ч юм уу тий. Тэгээд нэгэнд одоо ингээд буруу сонголт хийцэн за энэ биш байсан юм байна гэдэг тэрийг бид нар болохоор энийг болохоор би ингэж боддог байхгүй. Тэр сургалт тий бид нар ингээд нэг тийм одоо хааста нэрэ хідэн сая төгрөгөөр авчлаа хэдэн мянган 100 мянгаар авчаад хамаг хувцас хайна гэж юу гэдэг байхгүй. Гэхдээ зүгээр л энэ хувцас надад таардгүй юм байна. Ийм өнгө миний арьсан дээр цогцдгүй юм байна. Энэ надад жоохон хөгшин харагдвал тийм ээ залуу харагдвал миний яг ингээд дотор илэрхийлэх гээд байгаа илэрхийлэмжээс зөрчдөг юм байна гэдгийг бид нар ингээд тэрнээс зүгээр сураад авчлаа. Тэгээд сургалтын төлбөрөө гэж бодчих гэж би хэлдэг байхгүй. Тэгээд тэр ер нь хамгийн чухал нь. Тэгээд тэр хаях гэдэг чинь тэрний дараа чи өөрийгөө ойлгоцсон байх юм бол тэрнээс бусад зүйлүүдийг зоригтойгоор явуул сураа. Энэ бас нөгөө монголчуудад бас нэг жоохон яг одоо жинзи үеиээс бол зүгээр болчихж байгаа байхгүй. Тэгээ бидний миллениал үеийнхэн дээр яг нэг тийм гацалтын байдалтай тий. Яг хаяхгүй чадахгүй. Бас хайж чадахгүй яг голд нь ингээд нэг тийм байдалд орсон. Тийм тэгээд нөгөө яг яагаад бид нар тэгээд байна вэ гэхээр өрөөсөө л бид нарыг үсгсэн орчиндөө бага наснд ерөөсөө юм хайдаггүй байсан. Бүх юмыг л ингэж нэг яадаг байсан. Тэр бол юмхнаар юм хийдэг бол зам бол үнэхэр хэрэгтэй. Гэхдээ бас бид нар одоо нэг юм нилээн илбэг дэлбэг болсон. Нэгэнд одоо өнөөдөр чи авсан юмнууд чинь буруу байх юм бол нэг удаа зориглоо хайчих. Тэгээд тэрнээс цааш бол бид нар ингээд харин айгүй ухаалаг худалдаа авалт хийдэг болт юм байна. За үнэхээр би энийг хэрэглэх үү те. Тэгээд хоёрын хооронд нэг хямдхан юм авчаа нөгөөтг нь ингээд сар хүрхгүй эвдэрчих юм бол тэгээд яг хэрэг болох уу гэдэг юм уу тийм зүйлүүдийг ингэж дараа нь орж ирдэг. Тэгээд тэрний бас нэг KonMari дээр айгүй гоё юм нь эхлээд хаяад үлдсэн тий одоо нэг чамд хэрэгтэй чиний гэсэн зүйлүүдээ болохоор зэгцэлнэ. Тэрийг зэгцлэхдээ ерөөсөө ийд зүйл болохоо өөрийн гэсэн байртай байна. Энэ үнэхээр гоё байхгүй. Яагаад гэрчин зэгцэх байгаа юм гэхээр тэрийг хаана хийх нь тодорхойгүй л байгаа байхгүй. Юунд байх нь тодорхойгүй байгаа учраас хаасайгүй яваад байна гэсэн үг байхгүй. Тэр харин нэг өөрийн гэсэн гэр оронтой олчих юм бол тийм жижигэн нэг аяг байна уу эсвэл нэг бал байна уу эсвэл нэг одоо юу гэдэг те нэг тоглоомч байна уу тэд нар яг энэ ийшээ орно гэдэг нь тийм маш тийм тодорхой болчихвол юм бол ямар ч байсан тэр нөгөө нэг одоо орон гэртэй болцохоор одоо гэргүү ингээ энэ тэнэд явахгүй л гэсэн үг байхгүй. Тэр нь ер нь шийдэгддэг. Тэгээд энэ бол ерөнхийдөө ингээл эднэрийг ойлгоцсон байхад бол гэр зэгцлэх юмнууд маань гараад ирнэ. Тэгээд дараагийнх нь болохоор бас нэг KonMari методын бусад юунаас онцлогдож чадсан нь болохоор тийм тусгай эхлэлтийн техник байдаг. Бид нар нөгөө олохно дээрээс нь давхарладаг штэ. Тэгээ яагаад тэрийг үгүй гэдгөө гэхээр би ингээд нэг одоо нэг 5 ширхэг подолк ингээд дээрээс нь давхарлаад тавьсан байлаа. Би 3 дахь нь авахын тулд дээдлийн 2-ыг авлаа, 3 дахь нь авлаа, 2 дахь буцааж тэлэхээр айгүй олон үйлдэл хийж байгааз. Тэгэнгүүт ингээд эн чинь нөгөө эхлээд дээрээс нь ингээд шургуулганд хийчихээр бүгд дээрээс харж байгаа учраас нэгийг нь авахд нөгөөдөд ямар ч нөлөөгүй болдог. Тэгэхээр ингээд нөгөө яг тэр нь одоо өөрийнх нь тийм онцлог шин чанар байна. Дараагийн нь болохоор хэрвээ чи ихэж болох юм бол ихэх гэж байгаа байхгүй тий. Ихэж болохгүй юмнуудыг босоогоор тавьж байгаа байхгүй. Номнуудыг бас зарим хүмүүс хэвтүүлээ тавьчихдаг. Хэвтүүлээ тавьсан байхад яг цайных шиг асуудал гарна. Тэгэхээр тэд нар бүгдээрээ л босоо байхал юм бол бид нарт ингээд аюу амар тэгээд тусдаа өөр ингэсэн байртай зогсож чаддаг байх юм бол нөгөөддөө нөлөөлөхгүйгээр бид нар ингээд илүү зэгцтэй байхад тусалнаа гэж байгаа. Би яг нэг ном дээрээс уншаагүй байсан нэг маш чухал ойлголтыг сургалтнаас нэг ойлгосон байхгүй. Тэр нь болохоор эд юмс бүхэн амьтай гэдэг ойлголт байсан. Тэгээд би болохоор ингээд
жоохон байхад нэг бид нарыг ингээд монголчууд болохоор тэрийг бид нарт нэг юм хорой цээрээр ойлгуулдаг байсан юм байна гэж атсан. Босгон дээр битий гişиг гэдэг ч юм уу те багнаас битий дүүжлэгдээдэ гэдэг ч юм уу те нэг юм бид нар ингээд хүндлээд шүү дээ. Тэгэнгүүт том болоод бид нар ингээл нэг юм өөр газар өөр орчинд ингээд амьдарч үзээд нэг аав ээжээсээ жоохон холдоод ирэхээр яг нэг тийм эд зүйлсийг хүндлэх гэдэг ч юм уу эн чинь нэг амьтай гэдэг юмыг мартчихдаг юм шиг надад санагц. Тэгээд яг нөгөө таны сургалтын дээр өөрөө хэлжсэн шүү дээ ингээд энийг чинь ингээд хүн хийж байгаа тэр хүн ингээд өөрөөсөө сэтгэлээсээ гаргаад ингээд тэр хүний энерги шигсэн гэдэг ч юм уу. Тэгээ энэ ойлголтыг би ингээд дараа нь ингээд бодоод ингээд явахдаа юм худалдаж авахдаа хүртэл яг ингээд нэг юм ягаад ч юм энэ хүн энэ үнэхээр надад амар гоё санагдчихайвал тий энэ яг одоо айгу гоё энергитэй хүн ижтэй ч юм уу яг тэгж нэг юм боддог болсон. Тэгээд яг энэ ойлголтыг бас ингээд хүмүүст ингээд эд зүйлс чинь амьтай шүү гэдэг. Тэгэхээр тэр ойлголт японочууд бол энэ дээр бүр ингээд маш хүндэтгэлтэй бүр амруугаар орж байгаа будааг хүртэл ингээд талхаж хүлээж авдаг тий. Тэр энийг ингээд хүмүүст яг гоёор яаж тайлбарлах вэ? Би бас ингээд гоё тайлбарлаж чадахгүй л юм л та яг сая ойлгосон зүйлээ. Би яг жилийн өмнө Япон авчиад ирсэн. Анхудаа Япон авч үзсэн. Тэгэхэд би бүр үнэхээр тэр Япон ямар үзэсгэлэнтэй гэдгийг харсан. Яг нөгөө нэг зурган дотор яваад байгаа юм шигтэй бүх ингээл нөгөө зүгээр нэг энгийн гудамжинд хүртэл үнэхээр тийм үзэсгэлэнтэй бүх юмнууд нэг тийм тод нэг тийм цэвэрхэнтэй ч одоо юу ярих вэ? Тэрнээс нь дээрээс нь ягаад тэр хүмүүс ингээл нэг гинза гудамжууд зүгээр л энгийн тэр нөгөө Японы гудамжууд үнэхээр үзэсгэлэнтэй. Ингээл чи тэнд ингээл нэг рил хийхэд л бүр айгуу гоё да гэрэл мэрэл тавих шаардлагагүй тийм гоёороо пүүж уул нэр өвдө. Гэтэ тэр хүмүүс нь юмд хандж байгаа хандлага нь бүр ингээд би бүр ингээд гайхаад байгаа хгүй яаж гэдэг. Тэр нэг одоо ажиллаар явж байсан болохоор нэг буудалд нэг нэлээд гайгүй буудал буцсан тэр дотроо ингээд сакура ингээд цэцгэлцэн. Бүр ингээд дотроо мод тарьсан. Тэгээ тэр сакураа цэцгэлж байгаа. Тэгээ сакура ч ингээд юу айгүй хурдан унд юм байна. Дэлбэнүүд айгүй хурдан унд юм байна. Тэгээ тэгсэн чинь нэг Япон эмэгтэй тэрийг ингээд шүүртэж байгаа юм. Ийм жижигхэн юм тосгууртай жижигхэн шүүртэй нөгөө шүүрээ ингээд тэр зөөлөн юм чинь зөөлөн шүүрсгэлээ би тэр ингээд тэр зүгээр ингээд юм цэвэрлж байгаа л хүн байгаа штэ. Тэгэхэд тэр одоо тэр шүүрэндээ тэр тосгууртаа тэр одоо шүүрж байгаа хогнтоо гэж хэлгээ. Бид нар бол хог гэж хараад байгаа байхгүй. Тэрэндээ бүр ямар хүндэтгэлтэй хандт юм бэ те. Тэгээ Япон хүмүүс тэр хоол идж байгаа, цай ууж байгаа та ямар хүндэтгэлтэй хандт юм бэ. Тэгээ би яг хаа айгүй ядраад нөгөө юу яасан байхгүй нэг массажинд ороод би баг хүүхдтэй явсан. Тэгээ нэлээд ядраад. Тэгээ нэг массажинд орсон ч ингээ Монголд ингээл нөө барай марай хэлэхэр чи ингээл аюу өвддөг штэ тий. Японд ч ингээ амарсан хүрээд байгаа үгүй мэддэхгүй. Хүнд ингэж тэгэж хүрт юм бэлээ. Ингээд ер нь ингээ хүний бие бараг хүрх юм бол ингээ маш зөвлөхөр. Тэгсэн хэрнээ одоо энэ тэнгэл нэг амар ингээ нүдүүлээд нухуулаад ойролцоор тэрлээс бүр ингээ хамаагүй гоо ингээ бүр ингээ тавьчихдаг. Хүү ингэж бас барьж бол тийм ш. Ямар сони юм ягаа энэ яадаг юм бол та. Тэгээ тэр хүний тэр хандлага альваад хандж байгаа бүх зүйл хандж байгаа хандлага тэр бол үнэхээр гайхамшигтай мэл. А гэхдээ энийг би зөвхөн Японы соёл гэж бодохгүй байна. Монгол хүмүүс угаасаа л юм байсан. Яг нөгөө бид нар яг нөгөө цээрийн зарчмаар л за тэр бол хайрын югаар илэрхийлээд байгаа мó л гэж би харж байгаа. Яг л тийм баг. Тэг яг би тэрийг яг юм бол жоохон хүмүүс итгэхгүй л ахaltaа би нөгөө айгүй олон жил бясалгал хийж байгаа байхгүй юу. Тэгээ би нөгөө бясалгалынхаа багш дээрээ байхдаа ингээ айгүй нөгөө тийм да юу гэдэг нэг юуны төлөвт бясалгалын төлөвт орно гэж хэлэх юм уу? Яг нөгөө бясалгал хийгээд байгаа зарим нь болохоор транст орно, зарим нь болохоор сэхэрл янзаар л гэдэг. Тэгэл би болохоор яг на тархины төлөвөнийг бета дээр байг нь унгаагаад альфаар орох ч юм уу гэж би альфа юм уу тетээр орох гэж одоо шинжлэх ухаанаас л би тэгж хараад байгаа байхгүй. За тэгж явахдаа би болохоор анх дандаа нөгөө гадаа яж явахдаа яг тэрийг мэдэрдэг гэсэн байхгүй. Тэгээ тухайн үед ч юм болохоор би юунд талбай хажуудлын төвшүүдэнгийн хойдолд нэг тийм бясалгалын төвд явдаг. Тэгээд нөгөө урагшаага нэг хичээл ажилласаа өмнө явцдаг, алхаа явдаг гэсэн юм байна. Зүгээр л энгийн өдрүүд ингээл алхахтгаар алхаал явж. Тэгээд нэг л өдөр ясан ч амар сайн моднууд нэг тийм гоё харагдаад байдаг байхгүй юу? Амар гоё өнгөлөг харагдаа. Ямар гоё юм бэ? Өнөөдрийн моднууд юу болчихваа гэж тал тэгэл нэг тийм нэг гоё мэдрэмж авчаал тэгэл ажил руугаа орохоор нөтгөн байхгүй болцдог. Тэгэж явж байгаа л тэгэл нэг өдөр ингээл бясалгал хийгээл явах тусам дараа нөгөө нэг хүмүүс өнгө ороод тэгэл машин өнгө ороод байшин өнгө ороод гэтээ яг нөгөө хിവэрээ тэгсэн юм би өөрөөр хараад байгаа байхгүй. Тэгээ би бодсон байхгүй. Би хүүхэд тахтаа ингэж хардаг гэсэн шүү дээ. Бид нэр ингээ яг ингээ санах юм бол хүүхэд тахтаа юмыг бүр амар гоёор хардаг гэсэн шүү дээ. Амар тодоор ингэж хардаг ингээ хүүхэд тахтаа ингэж хардаг. Хүүхдүүд бидний ингээ анзаарахгүй юм хардаг шүү дээ. Тэгээ би яг би хүүхэд тахтаа ингэж хардсан биз дээ байсан биз дээ гэж бодоод гэтээ би яг тэрийг гадаа байгаль дээр л мэдрээд байсан байхгүй. Тэгэл нөгөө нэг яг ажил руугаа орлоо байхгүй. Ер нь байнга үргэлжлээд тэгээд би яг нөгөө гэртээ нөгөө ажилласаа гарсан байсан.
хэсэг нэг бас нэг засвар аваад гэртээ бижээ гэж бодож авах үедээ ингээ яг ингээ гэртээ нөө бяцлаглуудаа өргөжлүүлж хийжсэн аахгүй. Тэгж яхад нөө анх удаа гэр дотроо яг тэр нөгөө гоёор хардаг төлөвлөөрөө ингээ яасан чи яг ингээд нэг тийм яг манай тэр нэг жижиггүй өрөө унтлахны жижиг өрөөнд байгаа аахгүй. Тэнгүү тэр ингээл орно ханаа шалан чимшиг нэг тийм гоё амттай чимшиг санагдаад тэгээ тэр нь ингээ биднэрт ингээ туслаад ч байгаа юм шиг тэгэл нэг тийм одоо юу би яг илэрхийлж чадахгүй нүгээр зөө яг тэр нэг тийм мэдрэмж яг нүдэнд бас харагдахгүй яг тийм яг л тийм мэдрэмж тэгээ бүх юм нь тийм амар гоё. Тэгээ би бодсон байхгүй. Хүүе ямар гоё юм бэ ийм байж болов. Тэгээ бид нар ягаад эднэр ингээд яг бидний төлөө ингээд хичээгээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй ингээд одоо хайрлаад гэх юм одоо энэ ширээ ч гэсэн энэ аяг ч гэсэн биднийг ингээд амар гоёор ингээд хахад бид нэр ингээд амар хүндэтгэлгүй те айгу бүдүүлэг харьцдаг юм байна да гэж тэгэж бодож. Тэгээд тэрийг би ингээд яг тэр энэ мэдтэйг нэг холбохгүй явж тэр Мэри Кондо яг номыг унших юм бол өөрийнх нь номон дээр энэ тухай бас байдаг байхгүй. Тэр бүр ингээд нөгөө маш олон төрлөөр зэгцлэх гэж үзэж байгаа хайчдаг те бүр шантраад уйлаад тэгээд нөгөө өрөөндөө ингээд нөгөө ганцаараа ингээд уйлаад ингээд унтаад өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээс хэрсэн чинь ингээд гэрийг өрөөнийх нь бүх юм ингээд ийцүүлнэ амар гоё гэрэл цацраад байсан гээд. За би одоо яг тэрийг тэрнэрхүү л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Яг тэгэхээр яг тэр би яг тэрийг үгээр бол яг тэгж л илэрхийлнэ. Тэгээд яг тэгэхээр энэ юм байт юм шүү дээ тэгэл тэрийг ойлгоо. Тэгээд нөгөө Мэри Кондогийн тэнийг үлээд Америкчууд аюу мем хийгээд байдаг аахгүй нөө шоолоод байдаг. Тэр нь болохоор нөгөө Мэри Кондо ч ингээд ямар ч айлд орсон. Одоо Netflix-ийн шоуг ин үзсэн үү нэрээ? Netflix-ийн шоун дээр ингээ гэртээ мэдлдэг ингээл гэртээ мэдлдэг ингээ гараараа ингэж хүрдэг байхгүй. Би тэрийг яг тэр бясалгал ясны дараа тэгэж ойлгосон. Энэ хүн энийг мэдэрдэм байх, ингэж харддаг юм байна. Тийм учраас энэ зүйл одоо юу гэдэг те хүн ингээ нэг зүйлд ингээ анхаарал хар тэр зүйл нууцаа нээдэг штеп. Одоо энэ чинь болохоор нөгөө 10 жил нэг юм хийхэд тэр зүйлийн нандин нууцаа чамд нэнэ гэж штеп. Одоо нэг мэрэгчлэрээ 10 жилээс дээш ажилласан эксперт гэж хэлээд штеп. Яг тэрэн шиг энэ хүн бас ингээд аяр багаасаа ингээд яг энэ төлөө зүтгээжсэн болохоор тэр яг ингээд юугаа нэгээ тэг энэ ингээд учрыг олоод тэгээ биднэрт ингээд хилж байгаа юм байна. Гэтэ ихэнх хүмүүс бол энийг хийдэггүй. Ерөөсөө тэр гэр мэртэйгээ мэдлэх одоо дээд зүйлд одоо жишээ нь хайж байгаа юм чинь баярлаа баяртай гэж харж байгаа. Чи миний одоо надтай хамт байсан баярлаа. Тэгээ одоо ингээд явуулахдаа баяртай гэдэг. Тэр зүйлийг тэрийг одоо би яг тэгжил одоо өөрийнхөө биеэр мэдэрсэн бол ингэж яасан тэгээ тэрийг одоо ингээ яг л ингээд нөө уг нь тэр номон дээр байгаа л да. Тэгээ тэрийг хүмүүс нөгөө нэг жижиг хэсэг болохоор нэг анзаарахгүй тэгээд нөгөө хамгийн гол хүмүүс ч юм болохоор нөгөө яг юугаа хардаг байхгүй. Яг одоо юу илээ гэдэг шалтгаан малтгаан тэрийг бол нэг тоохгүй. Яг одоо за яг яаж өгөх нь гинэ яаж хаяна гинэ гэдэг тэрнэр л ягаад тийм бэл. Тийм яг тэгээд тэр сургалтж ярьсан. Тэгээд яг нөө манайх нүүж таарад. Тэгээд би яг хуучин байранда байртайгаа ярьлаа. Ингээд хамгийн юм зэгцэлчээ тэгээ гарахтаа ингээд за ингээд бит хоёр анхны ингээд амар гоё өргөө тэгээд энд ингээд бид нэр ингээд дөрүүлээ болоод гарлаа баярлаа гэд. Тэгсэн чинь надаа ингээд нэг тийм би эхлээд нөгөө байраа зарахтаа нэг тийм юм харамж сэтгэлтэй харамт төрүүлсэн байхгүй. Би амар хайртайсан байранда ингээд дунд гол ингээд амар гоё харагддаг. Тэгэл би 151 гүрний ингээд хажуугаар ингээд гэрлүүгээ ороолаа ирдэг. Тэгээд яг манай байрны яг тэр одоо харагдах центр надад маш их таалагддаг байсан. Тэгээд хорогдоод байсан байхгүй. Зар манай хөргийнт ингээд за байраасаа арай жоохон томруулаад одоо 2 хүүхэдтэй болчлоо гэл тэгэнгүүт нь яахан би энэ чинь ингээл болж лээ штэ гэл ингээ хорогдоод харамын сэтгэл төрөд тэгж жагаад нилээ удаан тэр чинь ингээл нэг зарах процесс чинь нилээ удаан явж тэр болтол би ингээ өөрийгөө ингээд тасгаж байгаа байхгүй за ингээл байртайгаа салгаас хийж гэлээ тэг гарахтаа за ингээ баярлаа ингээ бид нар дөрүүлээ болоод гарлаа хэр их баярлаа гоё амар гоё нэрхтэй те сайхан байлаа гэд тэгээ ясан яг ингээд манай нөгөө байрыг үзэж авчихсан хүмүүс орж ирсэн амар гоё энергитэй байна гэд. Тэгэхээр ингээд бас ингээд эн чинь ингээд нэг бид нар ингээд эд зүйлс гэж хараад байгаа ч гэсэн нөгөө нэг юм гоё тэгээд дээрээс нөгөө нэг ингээд бид нарыг нэг тийм гоё юм зарим нэг газар орох нэг тийм чихүүд сүрмэн тэр байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр юм байна да гэж тэгж яг сургалтаа холбож ойлгочихсон. Тэгээд бас яг эмх зэгцээр би нөгөө нэг хоёлаа түрэн яриа эхлэхээс өмнө ингээд ярьжсэн шүү дээ. За ингээд цэгцлэг аргууд бол байна те яг ингээд механик аргууд гэх юм уу те одоо шууд ингээд хийж тэр номыг уншаал хайж маяал те ингээд сая ингээд хоёлаа яаж талрах уу амтай юм байна гэж ярьчлаа те тэгвэл бидний яг тэр нэг юм сэтгэлд байгаа эмх цэгцгүй байдалтайгаа бид нэр тэгвэл яг яаж ажиллах хэвтэй би бас яг энийг хайгаал их олон жил явж байна л та тэгээд нөгөө их багасаа л нэг юу бяцлагын энэ төр сонирхдаг бүр хаяа бүр жоохон бахта юу гэлэмэ болоо гэж боддог байсан байхгүй айгуу сайн. Тэгээд одоо тэгсэнгүү л те. Гэхдээ ямар ч байсан нөгөө хүн ямар нэгэн шашны юугүйгээр ч гэсэн бяцлал хийж болдго юм байна те. Тэрний одоо
утга учир те би юу яг гэж төрсөн гэдэг тэр асуултуудыг яаж ер нь бол нөгөө өөрөө өөрийгөө би хинбэ гэдэг. Одоо яг нийгэм бол бид нарт ч одоо жишээ намайг жоохон байхад заагаад өгсөн байна шүү дээ. Тэгээд одоо би түрүү хэллээ шүү дээ. Багтаа он сураад тахын бол алхтайхаа ажилд орно. Гайгүй том компанид ажиллах бол алхтайхан залинтай болно гэ тэ. Тэгээд хичээлээ хий гэж намайг өсгсөн. Гэхдээ яг тэгээд яг тэрний зааврын давуу явлаа гэд би жаргалтай байсан юм уу гэдэг айгүй сонирм байгаа аахгүй тий. Би яг үнэхээр жаргалтай байсан. Би яг өөрөөхөө явсан юм уу гэдэг тэр асуултууд айгүй их орж ирж байсан. Тэгээд яг тэр одоо юу гэдэг нь те бидний одоо багад өсгсөн орчин нийгмийн нөлөө ч юм уу тэрүүгээс шалтгаалсан тийм хоригууд ер нь надад айгүйх байдаг байсан юм байна. Тэгээ тэрийг ингээ би багаар ягаад яг миний бодол ч бас яг минийх муу юм уу те энэ чи яг тэр өөр хүний бодол байсан юм шүү те өөр хүний шийдвэр байсан юм шүү. Би яг өөрөө гаргасан юм уу? Тэгвэл би яг өөрөө хаанагаа ингээд яг бясалгал дээр яг нөө надад бүр хамгийн анх гайхуулжсэн намайг шокруулжсэн нэг зүйл юу байдг вэ гэхээр бясалгалаар дандаа л ингэдэг амьсгалаа ажиглал гэж хэлдэг штэ тий. За би амьсгалаад байна. Гэтэ би тэрийг ажиглаад байна штэ. Би яг юм бэ тий. Тэр амьсгалж юм биш болчлаа. Тэгэнгүүт бодол орж ирдэг тий. Бодол орж ирдэг штэ. Би яагаад тэрийг ажиглаад байгаа? Би хаанаа гэдэг. Би яг хаанаа гэдэг яг тэр надад айгүй сонир санагч. Тэгээд яг би олон төрлийн юм би 10 төрлийн бясалгал хийж үзчихсэн. Одоо их олон юунуудаар явж байсан гэсэн үг байхгүй. Тэгж яхад нэг Ошогийн бясалгал дээр би нэг удаа явжсэн чинь нэг тийм Ошогийн бясалгал бол айгүй тийм актив ер нь орчин үеийн хүмүүст бол надад тохирох юм болов уу гэж байг боддог байхгүй. Тухайн үедээ нэг тийм ая тавил за чи бие хөдлөг тий биеийг гэхдээ чи удирдахгүй хөдлөг гэдэг тийм бясалгал байсан байхгүй юу. Тэр бясалгал нь өөрөө тийм заяа. Биеийг ингээд сул тавь чи тэрийг ажигл гэдэг. Тэгэхэд би анх удаа миний удирдлаггүйгээр миний бие хөдөлгөөг мэдсэн байхгүй. Айгүй сонин заяа ингээд тэр веб буюу одоо тийм нэг чичиргээ гэл хүмүүс яриад байна шүү дээ. Тэр чичиргээг бид нар мэдрээд яг тэр чичиргээг биеэрээ ингэж гаргадаг. Гэхдээ би тэрийг удирддаггүй заяа. Миний би өөрөө хийдэг. Тэгээ би тийхэд анх удаага би өөрөө хинбэ гэдэг ч одоо миний энэ бие л гэж би бодож байгаа шүү дээ. Ер нь бол энэ биегээл ингэж одоо тойголж те энэ биегээл гоёж гангалах гэж үзэж энэ биеийг л учрыг нь олчих гэж одоо те одоо нэг эмэгтэй хүн байна да нэг сайхан бол гол үс арьс юу гэдэг юмнуудад нь ингэж ягаал байдаг. Гэтэл яг үндэ тэгвэл тэр чин би биш юм биш үү те тэр чин тустай ухамсар юм биш те гэдэг би анх удаа тийм нэг бүр айгүй гайхчихсан байхгүй юу. Яагаад гэдэг те яагаад миний би биш байгаа. Яагаад энэ бодол би биш байгаа. Тэгвэл яагаад энэ мэдрэмж ч гэсэн би биш байгаа юм тий. Одоо тэр мэдрэмж ингээд бид нэр ингээд хүсэг байх тэр мэдрэмжүүд гараад ирдэг шүү дээ. Хүсэг байхад ингээд уурлаад. Одоо тэр spark joy гэдээ яриад байгаа тэр мэдрэмж гэсэн миний удирдлаггүйгээр тэр энэ надад таатай энэ таагүй байна гэдэг бид нэр шийдэд байгаа шүү тий. Энэ яагаад гэдэг айгуу надад айгуу сонирм байсан байхгүй. Тэгээд яг нөгөө би 2019 оноос хойш корпорат ажилласаа гарсан. Одоо яг инженер би IT-г инженер хүн баггүй. Тэгээ яг тэр ажлуудаа хийдэг гэсэн яг 19 оноос хойш гараад тэгээ 2020 оноос хойш онлайн сургалт хийжсэн. Тэгээ одоо ч нэг 6-7 жил баг хийж байгаа байхгүй. Тэгэхэд би ингээд яг энэ эмэгтэйгстэй амьдрах уу гэдэг 4 модуль хичээлтэй сургалтыг зарлаад 20 онд сургалтанд суужсэн хүмүүс 21 онд сургалтанд суужсэн хүмүүс одоо дахиж суудаг. Тэгэхээр энэ арга техник ч гэсэн эцсийн шийдэл биш байгаа байхгүй юу? Тухайн үеийн нэг тийм хэсэг зурд ингээд яг мэдээж нөгөө юмнуудаа хайцсан нэг зэгцэлсэн нэг их сэвэрлэгээ хийсэн дараа нэг хэсэгтэй гайг болдог штэ. Яг тэрэн шиг Конмари ч гэсэн яг үндсэн суурьшилтгааныг би олохгүй гэдэг тэгэхэд ойлгосон байхгүй. Миний сургалтанд өмнө суужсэн хүмүүс дахиад суудаг. Би суулгамааргүй байхгүй. Тэр хүн нэг зэгцрээл тэгэл дуусгачмаар байгаа байхгүй тий. Ер нь бол тийм штэ хүн юм хийж би бол тэгдэг байхгүй нэг байн тэр хүнтэй яахгүйгээр би үнэхээр тэр ингээд сайн продукттэй сайн ном ч юм уу сайн сургалт өгсөн байх юм бол тэр хүн над дээр дахиж ирэх шаардлагагүй байхгүй. Тэрүүгээ ингээл амьдралынхаа хэв маяг болоод тэрнийгээр амьдраад дахиж зэгцэхгүй болохгүй байх хэвээр тэгээд над дээр ирэхгүй байх хэвээр. Гэтэл тэр хүмүүс ч үгүй ээ таны сургуулийн сууж байхад яг гоё болтгий. Нэг хэсэг зэгцэрчгээрээ нэг хэдэн жилдээ аятайхаа явчихдаг гэдэг байхгүй. 2 жил мэлтэй их аятайхаа явна. Тэгээ буцаа замрааг болдог. Тэгээд дахиад ирдэг. Дахиад сургалтандаа суудаг. Дахиад аятайхан болоод хэдэн жилдээ ч юм уу те. Тэгэж яваад байгаа энэ дээр нэг асуудал байна тий. Энэ дээр нэг асуудал байна. Энэ арга техник ч гэсэн үндсэн суурьшилтгааныг шийдэхгүй байна тий. Тэгээд нөгөө дахиад нөгөө бясалгал руу гарч байгаа байхгүй юу. Ерөөсөө л та өөрөө зэрвэл нөгөө
Орчлон таныг дагаа зэгцэрнэ гэдэг шиг би өөрөө дотооддоо зэгцгүй байгаа учраас миний дотор өмнөдөө самуунтай дотоод зөрчил надад байгаа учраас эн чинь бодит байдлаар ингэж илэрч гарч ирээд байгаа юм шүү гэж би одоо сүүлийн жилүүдэд бодоод яг тэгээд ахваа эмгэгцэцгийн хичээлийг ерөөсөө орхоо болоод тэрийг одоо YouTube дээр бүхэнд нээлттэй болгож байгаа байхгүй юу. Энэ бол нэг асуулт шийдэх байна. Бясалгал бол шийдэх юм байна гэж бодоод яг нэг бясалгалынхаа сургалтыг бол зөвхөн аваад яг тухайн 4 модуль хичээлд болохоор ахваа эмгэгцэгц, дижитал эмгэгцэгц, тэгээд санхүүгийн эмгэгцэгц, оюун санааны эмгэгцэгц гэж 4 модуль байсан байхгүй. Тэгээд явсаар хагаад ер нь бол энэ оюун санаа тий хүн өөрийнхөө энэ зэгцтэй л байхад бол бусад бүх салбар нь дагаа зэгцэрх юм байна гэдгийг бодоод яг энийг өргөжлүүлээд одоо нэг бясалгал ерөнхийдөө нэг техникөө заагаад явж байгаа. Тэгээд яг зэгцтэй холбоотой яриад эхлэх юм бол энэ бас нэг ялгаатай заяа. Угаасаа зэгцтэй хүмүүс байдаг. Төрөлхийн. Тийм үстэй. Гарын үзүүрээр бүгдийг зохицуулцдаг. Одоо яг асууж байсан даа. Яг тийм гарын үзүүрээр ингээл яждаг. Би одоо яг тийм эмгтээчүүдийг мэддэг байхгүй. Үнэхээр тийм одоо юу гэдэг. Ерөөсөө тэр нь түүртдэггүй. Тэгэл нөгөө байгаа тэр хүний байгаа газар маш гоё зэгцтэй ээждэг тий. Өөрийнх нь ингээл байгаа орчин тий. Бид нэр ингээд маш олоолаа ажил хийдэг байлаа. Тэр эмхтэн ширээн тийм гоё үнэртэй ч юм уу эсвэл нэг гоё амар цэвэрхэн цэмбисэн нэг тийм айгүй зэгцтэй ээждэг. Гэр орн яг тийм байж тий. Хувц хунаар өөрийнх нь үс хумс арьс тийм тий. Бүх юм нь тийм цэмбисэн байж байдаг. Тэрийг болохоор тэр хүмүүс тийм одоо айгүй тийм хөнгөө хийчт юм лээ. Би тэднийг ажиглаад байгаа байхгүй. Тэр хүмүүс бол миний сургалтанд эзээ суухгүй шүү дээ. Угаасаа шаардлагагүй тийм зэгцмэгцийн сургалт хэрэггүй. Тэгвэл ямар хүнд хэрэг болоод байна те. Тэгж чадахгүй л байгаа. Тэрийг зовж хийгээд байгаа нөхдөөд дээ шүү дээ те. Тэгээ би ингээл бодсон байхгүй. Би өөрөө тийм байсан. Тэгэхээр яг надтай л адилхан нөхдөө таа гэж та яг ингээ хайгаа үцхээр тэд нар яг ингээл багтаа нөгөө нэг онцордог байсан. Тэ ерөөс ингээ гэрээ ер нь ингээд одоо бид нарс нөгөө эцгийн эрхт ёсонд амьдраад байгаа эцгийн эрхт ёсонд амьдарч байгаа гэдэг нь болохоор одоо нийгэм болохоор ерөөсөө үнэлэмж чинь мөнгө болчиход байна шүү дээ бүх юмнээ тэ хин их мөнгө олж чадчихээн хин баян байна гэдэг дээр л тоглолтууд бүх юм явагдаж байна тэ мөнгөтэй үн л одоо ингэн тэгнэ гэсэн нэг тийм далтуураа тийм нэг бүх юм байгаад байгаа шүү дээ тэгвэл мөнгийг ямар хүчээр олдох юм эрхтэй хүчээр болоод байгаа байхгүй нөө эцгийн эрхт ёс дамгаа байгаа учраас хэрвээ магадгүй бид нар нөгөө эхийн эрхт ёсон дээр байсан байх юм бол яг уу эмхтэй хүчээр мөнгө олох нь шүү дээ тий. Тэгэхээр одоо яг тийм байгаа учраас бид нарт нөгөө мөнгө олох эрх мэдэл одоо энд хэрэгтэй гэсэн тэр бүх зүйлүүд чинь тэр юуг л дэмжих зорилгоор байгаа учраас бид нар нөгөө нэг энэ эцгийн эрхт ёс нийгэмд эмхтэй хүн болоод төрчлөө шүү дээ. Ийм эмхтэй хүүсэнд төрчлөө шүү дээ. Тэр нь тэгэнгүүт ингээд багаасаа буруу юм шиг тий. Эмхтэй хүн байх нь буруу юм шиг. Тэр эмхтэй зүйлийг тэгээд альва бүх зүйлийг ингээд ялгууршилчдаг тий. За энэ бол эмхтэй хүн ажил, энэ бол эрэгтэй хүн ажил гэдэг юм уу тий. Тэгээ би багаасаа болохоор яг нөгөө ухамсаргүйгээр надад яг үгээр хэлээгүй ч гэсэн надад тэрийг мэдрүүлээд өссөн байгаа байхгүй тий. Энэ бол гэр орон цэвэрлэх тий, хоол унд хийх энэ ажил бол эмхтэй хүний ажил тий. Энэ ажлыг хийснээрээ эмхтэй хүнийг доорт гэж үздэг одоо гэр бүлд өссөн хүний хувьд тий. Одоо бүх айл тийм биш вэ тий. Бүгдээрээ тийм биш нь. Ер нь бол тэгээ эмэгтэй хүн чинь дор шүү гэдэг тийм ойлголт дээр өссөн эмэгтэй хүн дээр яаж юм гэхээр энэ ажлыг хийх нь өөрөө дор юм. Эмэгтэй хүн чинь доош юм байна тий. Буруу юм байна тий. Оргуугаас охинтой дээр ч гэдэг юм уу тий. Удам залгах хүү байхгүй бол баг нөгөө юу адаг. Яг тэр би бас тэр дарамтыг авч ирсэн байхгүй. Хоёр охинтой байсан байхгүй. Хүн болгон асуудаг. Манай том хоёр охин байхад хизээ хөтэ болох чи. Тэ одоо баг ингээ хоёр ойрхон төрсэн юм чинь чи баг төрөх хэрэггүй дээ гэж нэг ч хүн хэлэхгүй заяа. Хөтэ болох юм. Хизээ хөтэ болох чи. Надаа ингээ 3 дахь азаа үзнэ үст. Юу гэсэн үг юм. Миний хоёр охин тэгээ азгүй юм. Тийм шүү дээ. Айгу утгагүй байгаас. Яг бид нар ер нь нэг тийм юмд ингээ талдуураа яг нэг тийм нэг юмд амьдардаг байхгүй тэ охинтой хүүтэй. Тэгээд тэр нь ингээд яг надад ингээд айгуу тийм асуудал байсан юм байна. Би дотооддоо өөрийгөө эмэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдгөө. Одоо өөрийнхөө хүүсийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ гадна талдаа одоо тэр нь одоо би бүр ингээд хүүсээ солиол те одоо трансгендер ч юм уу те тийм лесбиан ч юм уу болоогүй гэсэн үг. Зүгээр л тэр нь одоо тийм одоо бүр ингээд нэг амьдралынхаа бүр хүүсийн чиглэлийг өөрчлөх хэмжээний биш ч гэсэн жижигхэн зөрчил надад байгаа байхгүй. Тийм учраас би тэр нөгөө эмэгтэй хүний хийдэг гэсэн тэр ажлуудыг хийхдээ айгу зовж хийн, дарамттай хийн, тэрийг түүртэж хийн. Тэгээ тэрийг хийж байгаараа би өөрийгөө айгу буруугаар мэтрэн, доошоо мэтрэн ч юм уу тэр асуудал. Тэгэхээр тэр чинь яг тэр эмэгцэгцийн техникүүд одоо тэр хүмүүс чинь тэр одоо нэг цэмцгэр байдаг хүмүүс эмэгтэйчүүд шүү дээ.
тэднээс тэр хэрэггүй байдаг. Ямар ч техник хэрэггүй байдаг. Тэд нэр ингээл байглаараа урсгалаараа ингээл яг тэрийг ингээд ямар ч техникгүйгээр ингээл өөрсдөө ингээд ингэсэгээл ингээл хийчихдэг гэл их тийм зовлонгүй ингээл өөрийгөө арчилчихна, гэрээ арчилчихна, хүүхдүүдэд тийм биелгээл аваа явчихна. Тэгээ тэр нь болохоор надад айгу зовлонтойсэн би өөрөө нөгөө нэг тэрийг эсэргүүцээ те тэрийг хийж байгаагаа өөрөө эсэргүүцээ. Хийгээд байгаараа дотоод эсэргүүцэлтэй. Тэгээ энэ зөрчилдөө надад асар их байсан юм байна. Тэгээ манай хүмүүст ч гэсэн энэ зөрчилдөөн байгаа учраас эдгээр буцаад эхэлсэн цэг дээр ирээд байна тий. Буцаад эхлээл замраагүй байдал дээр ирээд байна. Буцаал анх эхэлсэн цэг дээр ирээд байна. Гэхдээ яг өмнө нь бас нэг номын дуулсан гэдэг учраас арай гайгүй тий. Тэгээд юу н болоод. Тэнгүүдээ би анх гэхдээ бас аюу инээдтэй энийг юу гэж боддог гэсэн гэж юутай холбож боддог гэсэн чинь. За монголчууд нүүдэлч юм байсан шүү дээ тий. Яг жилийн 4 өдрөл нүүхтэй л юм хайчдаг гэсэн. Тэгдэг байсан багтаа гэдэг. Суурин биш болохоор суурин ч юм болохоор одоо ингээ хадгалах шаардлагатай болчиход байгаа юм байна. Тэрнээс алсан яа гэдэргээл айгууд боддог. Гэтэ яг үндэ үгүй юм л. Чи дотроо яг юу гэж нэлээд төвшөрч ийн гэдэг те. Тэр л юм бэлээ. Одоо тэгвэл тэр нэг юм хөнхөө амархан хийгээд байгаа тэр эмэгтэйчүүд болохоор яг өөрийнхөө эмэгтэй оршихыг ингээ хүлээн зөвшөөрчихсэн хүмүүс гэж ойлгоод байна тийм үү? Тийм би бол тэгж л хараад. Тэгэхээр яг эмэгтэйгээ хүлээн зөвшөөрнө гэдгийн тэгвэл яг юунаас эхлэх вэ? Одоо ингээд өөртөө ч ингээ ярангууд нөгөө нэг надад маш ойрхон санагдаад байдаг байхгүй яа тэгэхээр яг миний тухай яриад байгаа юм шиг би бас ингээд 2 охинтой айлын том охин тэгмүүд яад ч манай ээж яг амаараа хэлж байгаа бах гэтээ нэг тийм мэдрэмж нэг хүүтэйсэн бол гэдэг нэг тийм мэдрэмж надад байдаг гэсэн. Тэгээ ингээд бага ангиасаа ингээд эргэжтэйчүүд амар өрсөлддөг. Тэгээ нэг сурлагаа мурлагаараач тийм үү ажил дээр ингээд гарсан ч гэсэн нэг тийм байгаад гэдэгс. Тэгээд яг нөгөө миний гэрээ ажилд дургу мургу ч юм уу те тэгэл агаа бозгосч явахдаа би энэний оронд өөр юм хийгээ байж исэн бол гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт одоо ингээд өөртөө ч ингээд яриад ингэсэн чи за тэгвэл би эмхтэй энерги тэгвэл би одоо эмхтэй гэдэг тэгвэл хаанаас эхэлж хүлээн зөвшөөрөх хэвээр юм би яг яах хэвээр юм. Тэгээ одоо нөгөө нэг өөрийгөө хайрлах өөрийгөө хүндлэх гэдгээс л эхэл. Чи өөрийгөө ингээ хайрлаад эхлэх юм бол те яг энэ эмгтэй байгаагаараа дутуу биш юм байна тий. Одоо би ээж аавдаа нөгөө батлуулах гэдэг шүү дээ өөрийгөө би хэрэгтэй шүү тий би хэрэггүй хүн биш шүү. Би ингээд хэрэгтэй хүн шүү гэдгээ батлах гад үзээд байгаа байхгүй. Тэр батлах шаардлагагүй чи байгаагаараа бүтэн чи байгаагаараа дүүрэн чи яг энэ чигээрээ хайрлуулж болно. Чи яг энэ чигээрээ төрсөн чинь ингээл болоо гэдэг чи дотроо мэдрээд эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар хөөсөө зөвшөөрт юм болов уу гэж одоо миний л адил. Гэтэ энэ хүн болгоных өөр ялгаатай байдаг. Ян занзын шалтгаанаас бас энэ зүйл ордог. Гэтэ үнэхээр сайхан ингээ гэр бүлд ингээл ээж аав нь ингээ тэрийг мэдрүүлээгүй эсвэл одоо юу гэдэг нь те хоёр ахтай айлын бага охин болоод эрх тань өссөн ч гэсэн бас зарим тохиолдолд нөгөө нэг сошиал булли гэж ядчих. Тэрнээс болоод ч юм уу эмэгтэй байдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх те. Яг нөгөө эмэгтэйлэг болоод ирэхэнгүүт нөгөө нэг айгуу тийм айлгуудт гац ч юм уу те тиймэрхүү үйл гаргаал ирэнгүүт нөгөө одоо болсон байх гэж би бодож намайг баг байх чайгу бүдүүлэг тэ нөгөө эрэгтэй хүмүүс ч хөгшин эрэгтэй хүн ингээл охтуудыг ингээл бүхс мөс рүү наалгатаал тэ ингээл хажуугаар нь зүгээр явж яхад нөгөө баах үг мүгээр ингэж байгаа ч юм уу тэ тиймэрхүү янз бүрийн байдлаар ч юм уу бас энэ юу яадаг тэрнээс зөвхөн одоо нөгөө юу биш тэ одоо би бас ингээл хоёр охинтой айлын бага охин байхгүй ялангуяа хоёр охинтой айлын бага охин бол заавал эрэгтэй байх хэрэгтэй тэгээд ер нь насаараа л одоо тэгэл тэр нь буруу юм шиг амьдарч гэж тэрийг яг тэр хүмүүс мэдэрч ирсэн ч гэсэн яг нөгөө би тэгэж ойлгож хүлээж авах та би буруу юм байна би дутуу юм байна би муу юм байна би сайн хичээхгүй бол би яг нөгөө эрэгтэй хүн шиг ингэж одоо ээж аваагаа хасарч эрэгтэй хөвгчтэй одоо ингээд хүүтэй байснаас ийм охинтой байсанд гайгүй байжтэй зөв байжтэй гэдэг үг хэлүүлэх гээд ч юм уу те тэгэж айгүйх тийм илүү гарах гэж бас айгүй тэмцэлтэй амьдарч байсан байхгүй. Тэр тэмцэл гадна талаас ихээс илүү дотор талд маш хүчтэй явагддаг. Тэгээд тэрнээс болоод айгүй хятардаг. Тэгээ одоо болохоор яг эмэгтэйчүүд ингээд декретний тэмдэглэм чи эмэгтэйчүүд декретэндээ сууж байгаа эмэгтэйчүүд сонсох бай. Тэгээ би болохоор нэг тийм анх нөгөө нэг тэр юунаас ингээд яг тэр эмэгтэй энерги юун дээр орж явахт айгүй сонин тасгал надад хийлгэжсэн заяа. Тэр нь болохоор усанд орчоод айгүй удаан бие тосол гэжсэн. 30 минут чи цаг тавьж туслаа. Тих болгондоо чи өөртөө маш зүйлэн хүргээ заяа. Өөрийнхөө одоо би арьсч амар том гадаргуу байгаа шүү дээ. Энэ гадаргуунуудад чи ингээд тосоо айгүй зөөлхөн заяа. Айгүй зөөлхөн. Тэгээ одоо ингэж төрөхдөг гэсэн аахгүй. Би яг үнэ хэлээ заяа. Би бүр ингээд тосмоос ингээд бараг төрөхгүй заяа. Төрөхвөл ингэсгээл болоо заяа. Тэгээ хөөхт гарсан дараа чинь гялс ингээд ингэж яждаг шүү дээ. Тихгүй.
чи ингээл яг усан дор тэг бүр тэрийг бүр өдөр алга хийгдэг гэсэн. Усан дор тэгээ тийм яг чамд таалагдах тийм гоё үнэрийг бол гэдэг тийм зөөлхөн үнэртэй тосолоо тэг тэрийгээ чи бүр ингээ амар удаан түрхэх гэдэг гэсэн баг. Бүр ингээд удаан ингээ бие ингээл илээл ингээл түрхээд ингээ биеийнхээ бүх хэсэгт ингээ бүр 30 минут хийх надад бүр айгүй хэцүү гэсэн. Эхлээд бүр ингээ яаж 30 минут ингээ те тэр чинь амар биш алаантай хүн чинь те юу ирээд байгаа ажил төрлөө хийд юм аа тест тэрний орн нөгөө 30 минут би энэ дээр тос төрчихснээ оронд тест бараг нэг ингээ нэг төсөл явуулчаад нэг прожект явуулчаад те нэг юм зарчиж гэдэг. Би бол нэг сургууль хийдээс нэг рекорд хийчих хугацаа байна гэж айгүй тэгдэг гэсэн. Тэгээ анх тэгэж хийж яхад надад бүр ингээ айгуу тийм биендээ өрх айгуу тийм сонирн байдаг гэсэн байхгүй ингээ хүүе ямар сони гэж. За тэгэж эхний одоо юунууд маань тэгэж эхэлжсэн. Тэг яг нөө явандаа л хүнийг баг багаар ядамжлах. Дараагийнх нь болохоор устаа их найзал гэж хэлсэн манай багш. Эмэгтэй энерги бол их ус байдаг. Ус шиг тийм зөөлөн уян байдаг те. Ус бол ингээл ямар ч хэлбэрт ингээл ороод ингээл тэр хэлбэрээ дагдаг штэ тийм. Тэгэхээр тэрийг л одоо би болгож сурмаар байна гэдэг манай нэг бяцлаглалын багш хэлжсэн байхгүй. Тэгээ би тэр яг тийм устай холбоотой юмнуудыг одоо гэхээр айгүй хөглөө шүршүрт орох юм орой нэг банд хөвтөг юм уу за боломжгүй байх юм бол нэг юунд хөлөөд өрчдөг юм уу те тэгээд гэрээ цэвэрлэх те тэгээд хилдэг байсан байхгүй чи өөрийгөө айгүй тийм эрхэм нандин хүндтэй гэж бодоо гэдгсэн. Тэгээ би тэгэхээр бүр ойлгохгүй байсан байхгүй яагаад гэхдээ тэрийг чи байгаа оршихуугаараа те яг одоо байгаагаараа одоо ямар нэгэн те одоо хөөхөн харагдахаараа ч юм уу эсвэл мөнгө олохороо ч юм уу эсвэл нэг хүнд хэрэгтэй ашигтай зүйл хийхээрээ чи биш зүгээр байгаа чи эрхэм шүү байгаа чи нандин шүү гэдэг өөртөө тэгж хэлжээ тэрийг одоо өөртөө мэдлээ тэгээ чи өөрийгөө хайрлаад хүндэлгээд ирэхээр юу болдог вэ гэд тэр багш хэлжээс аахгүй хүн өөрийгөө арчилдаг гинэ хайрлаад эхлэхээр хүн хайртай юмдаа арчилтай юм байна. Хайртай юмаа инхрийлт юм. Одоо жишээлбэл бид нэр ингээ хүүхдээ арчлаад идэг үстэй. Хайртай штэ бид нар ч хүүхдүүдтэй тий. Тэгэхээр ингээ би ингээ нэр тийм биш. Би өөрийгөө арчилдаггүй нэг хүүхдүүдэд арчлаад идэг штэ. Тэгээд хүн хайртай юмаа ингээ арчлаад ингээ өнгөлөөд гоёод идэг гинэ. Гоёх дуртай. Одоо нөгөө октод glow up хийн гэлдэг шүү дээ. Тэр чинь яг юу байхгүй бид нэр ингээд яг нөгөө яг өөрийнхөө амьдралд орохоо би яг чухал биш гэдэг тийм нэг байгаад байна шүү дээ. Тэр хасалт. Тийм болохоор үр хүүхдээ болохоор бид нар тэгж бодож чаддгүй шүү дээ. Үгүй энэ чинь амар нандин шүү дээ. Байгаагаараа гоё шүү дээ гэж. Тийм болохоор бид нар хүүхдүүдэд арчлал, хүүхдүүдэд хайрлал одоо эрүүл мэндэ ямар юу яах вэ те витамин юу байна уу гоё юм байна уу гэл айгүй хичээдэг шүү дээ. Тэр хүүхдэд авж байгаа хувцсны сонголтны материалыг хүртэл бид нар маш сайн судалдаг шүү дээ. Ямар нэгэн тийм будагч бодисны эвгүй байх вэ ч юм уу те. Тэр хувцсыг угаах боко хүртэл бид нар айгүй нандиндаг штэ. Идэх хоолмол ингэ яг тэрэн шиг бид нэр өөртөө хандаа гэжсэн байхгүй. Тэгээд чи ингээд өөртөө хайртай болоод эхлэх юм бол өөрийгөө хайрлаад нөгөө glow up гэдэг ба штэ. Хийм болоод эхлэх юм бол чи тэр арчилгааны асуудал чинь нэг тийм хөнгөн. Бид нар нэг хүүхдээ арчлаа, хүүхдээ эрхлүүлэх, хүүхдээ гоёход түртдэггүй штэ. Тэгээд хайртай болохоор тэгж байгаа байхгүй юу? Тийм хүлэн зөвшөөрч тэгэнгүүт өөрийгөө тэгээд эхлэхээр яг тэр өөрийнхөө тэр арчилгаануудыг хийхэд бас тийм түртгэ болоод эхэлнэ. За тэгээд дараа нь болохоор чи гэртээ тэгээд мэдээж чи ингээ өөрийгөө хайрлаад өөрийгөө ингээ хайрлаад эхлэх юм бол өөрийнхөө байгаа орчин тэгээд гой хүнийг би гой орчинд байлгая гэж бодно үст. Тэгэхээр тэр чинь ингээд нөгөө нэг зэгцлээд цэвэрхэн тэгээд би өөрийгөө ингээ хайрлаж байгаа учраас цэвэрхэн орчинд өөрийгөө байлгах гэдэг нь тэгцтэй орчинд өөрийгөө байлгах гэдэг. Тэгээд энэ нь ингээд нэг тийм зовлонгүй. Яагаад тэгэхээр нөгөө их үүсвэр нөгөө айцаас нийгмийн дарамтаас зовлонгоос биш нөгөө хайраар гэж байгаа байхгүй. Чи хайраар хийх юм бол тэр зүйлийг чи одоо жишээлбэл энгийн одоо хүн төрөлхтний одоо ингээ өсөж байгаа чинь зүгээр л хайрын хүч гэл нэг манай нэг багш бас бяцлаглалын багшилтай хэлдэг гэсэн байхгүй. Тэгээ би гайхаад идэгсэн. Яагаад гэх юм бол тэр жоохон төрсэн амьтныг хайрлахгүй л бол тий хайрын хүчл байхгүй бол тэр хүн болж чадахгүй. Яагаад тэр хүний үр зулцах төл хүүхэд тий бусад амьтныхаас ялгаатай маш их анхаарал шаарддаг, маш их халамж шаарддаг. Хэдэн жилдээ явахгүй гэвтчихэж байгаа. Тэгэл тэр чинь бүх юмнуудыг ингээл тэгэл хоолн, шүн сэрэн тий. Тэгээ бид нар ч гэсэн өнөөдөр ингээл одоо нөгөө одоо ингээл энэ бяцлага сэтгэл зүй дээр ороод ирэхээр нөгөө нэг трама гэж ярьдаг шүү дээ. Би өста траматай, ийм траматай, манай аав ээж хоёр ийм трама өгсөн. Би ингэсэн гэдэг. Тийм зүйл яг байгаа. Гэтэ нөгөөтэйгөр би өнөөдөр энд амьд эрүүл сарвал сууж ийн гэдэг чинь бас намайг тэр хэмжээгээр хүн хайрлсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр намайг өсгөжсэн хүмүүст хайрлсан учраас би өнөөдөр амьд шүү дээ. Тийм биз дээ. Хэрвээ тэрэнд хайр байгаагүй байсан байх юм бол тэр хүүхэд гарч чадахгүй шүү дээ. Тэр зүйлийг те хин нэг нь намайг хайрлсан байгаа байхгүй. За яг заавал миний төрсөн эцэг ихч байхгүй байж болно.
Ямар ч гэсэн нэг хин нэгний одоо халамжинд хайрын дунд л би хүн болцсон л байна шүү дээ. Тэгэхээр тийм байд юм байлээ. Тэгэхээр бид нэр ингээд өөрийгөө хайрлаад эхлэх юм бол тэр нөгөө тэр хүний байж байгаа орчныг бид нэр хайрлаж байгаа. Бид нэр ингээ айгүй хийх дургу байсан ч гэсэн ээж болсны дараа хүүхэд мөлхөөд ирэхээр шалаа угаадаг л байхгүй юу? Үгэлж байгаа л угаадаг л байхгүй юу? Яаж иж байгаа л угаацсан л байдаг байхгүй юу? Амргаа хог аваад хийчихнэ гэлтэй. Тэгж байгаа шүү дээ. Хайрлахгүй. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө их үс урч хайрл дээр өөрийгөө хайрлаад өөрийгөө хүндэлдэг тэр хүмүүс чинь тэр өөрийнхөө байгаа орчнуудыг ингээл цэмбийлгээл эхэлдэг. Тэгээд тэр чинь л юм байна л да гэдгийг би одоо хараад байгаа байхгүй юу? Тэгээ энэ ихтэй батлагдсан заяа. Бүр ингээ би яг нөгөө нэлээд гүнзгий шатны одоо хийх байгаа л да. Сүүтрийн ажлын нэг хідэн хүмүүс авч ялаа. Яг нөгөө бяцлаглалын ерөнхийдөө нөгөө анхан шатвалыг ер нь амьсгалтай яаж төвлөрөх үү тиймэрхүү л юм ярихаас ч нөгөө гүнзгий юм ярьж чадахгүй. Тэг үнэхээр цаашаа явъя гэсэн гүнзгий аваад нилээ одоо дандаа л эмхтэн өмнө намайг дагдаг. Тэднэр маань ингээ хийсэн чинь үнэхээр тэр болсон. Нөгөө нэг учир нь олдохгүйсэн цэгц чинь яг тэндээс гарч ирсэн. Яг л нөгөө нэг тэр дотор эмхтэйтэйгээ хүлэн зөвшөөрөд ирэхээр хаяанда тэр чинь ингээд яадаг. Тэгээ тэд нар бүгдээрээ ганцхан үгэлдэг заяа. Өмнө амар зовж идэх гэсэн одоо өстой амар хөнгөө ихэд. Гэтэ яг адилхан. Гэтэ манайх бүр өмнөхөөсөө бүр гоё болсон гэдэг байгаа. Би өмнө ингээл зовоол зүдрээл ингээл махраал зүтгээд идэгсэн. Тэгээд өглөөл зовоол тэгэхэд бол юм байдгүйсэн. Одоо бол ингээ манайх бүр айгүй гоё цэвэрхэн болчиход байгаа. Тэгсэн ирнэ би энийг хийж байхдаа ядрахгүй байна. Зовхгүй байна. Стресстгүй байна. Маш хөнгөн те дуртай дугаа сонсож байгаа л ингээл гарын үзүүрээр ингээл хийчихдэг болчихлоо. Айгүй сонир байна. Тэгээ бас өөрсдөө айгүй арчилдаг болдог. Айгүй сонир. Тэр би бүр гайхаалаа. Тэгээд яг бүгдээрээ ингээд нэг өстө жинхэнэ нөгөө залгууч чадаа юм шиг заяа. Ингээ үсэн айгүй гоё болоо. Хамгийн ихэнд юу нэмэгтэй нэр ягаад үсэн дээр орж ирд юм шиг санагдсан. Үсээл оролтоо тэглэн. Тэгэл яг за болж जैन да тэгэл агшаа үсээ янзлаа өстө хийм хийлгэлээ шүү. Өстө нэр будмаар байна, тайрвалмаар. За тэг яв гэл тэгэл үсэн дээрээ хүн ингээл анхаарал эхлэх юм бол ер нь цаашаа ингээл өөр дээрээ ороод тэгэл гэр орон гэл тэр чинь нөгөө нэг хайгаад байсан зүйл чинь шал өөр юмар тэгээ би болчтой гэдэг юм байлээ. Тэгэхээр сая яг яригч ингээ сонсчихсон байгаа. Декрет гэдэг нэрээ бас нэг гоё хухт нэг гоё боломж олгодог юм. Өөрийгөө хайрлах боломжийг яг гоё гаргаж өгдөг те. Би ингээд өмнө зориг ингэж тавьдаг гэсэн байхгүй юу? Ингээд шинэ оны зориг. За би энэ жил ийм курс сурна те. Би английнхаа төвшин ингэж ахиулна. За би ийм юмтай болно. Тим юм аавна гээл тэгж жагаад ингээд одоо ингээд жил хэрэгцэм декрет нэгээ суугаалахаар чинь намайг газардуулж байгаа байхгүй те. Тэр том зориг шүү. Тэгээд энэ жилийн миний зориг шүдээ янзлуулах. Үсээ гоёолох, хайр сайн янзлах гэл амар юм яг тийм өөр дөр бууж эхэлж байгаа. Тэгээд би яг декретний хугацааны нэг гоё юм маань яг энэ нэг юм өөрөө өөртөөгөө танилцах тий өөрийгөө нэг юм асуужих нэг glow up хийх хугацаа чинь юм биш тий гэж амар баатсан тий нөгөө нэг одоо нэг би бол ингэж харсан яг анх би бас яг нөгөө амар нийгмийн идэвхтэй амьдралтай хүн байсан байгаа байхгүй юу ингээл нөгөө яг нөгөө ажил маань бас нөгөө инженер мөртлөө яг нэг шинэ юу гарч ирсэн учраас тэн дээр нөгөө инженерүүдээс нөгөө маш их тийм ачааллыг шаарддаг. Тэгэл анхаарлыг шаарддаг. Тэгэл тэрийг л одоо нөгөө ажил маань амьдрал юм шиг тэрэнд ингээл бүх ингээл хамаагийн нэрэг те. Тэгээ дандаа бид нар чинь IT инженерийн хамгийн хэцүү юм шүн нойргүй их ажиллана те. Тэр болгонд л ингээл зүтгэл гүүгээл байдаг гэсэн. Тэгээд би яг тэрүүгээр л ингээл энэ одоо те энэ ажил бол яг миний амьдрал те энэний ингээд карьер өсөх те энэний цалин өсөх энэ бүх зүйлээр би одоо ингээ өөрийгөө тодорхойлоод байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө декрет чинь хамгийн амар надад хэцүү байсан зүйл юу гэж би нөгөө яг нөгөө Skymed-ийг анх үүсэж байхад ингээд үндсэн системийн инженер хийдэгсэн аахгүй одоо IPTV болон VoIP одоо IP-ийн дураа тэрэн дээр ажилладаг гэсэн. Тэд нэг надад болохоор ингээд нэг тийм би л хийж чадах юм шиг би л болгох юм шиг тийм нэг эго ч юм уу тийм эмоц ч юм уу юу гэдэг одоо нэг амбиц байсан надад зөв би ингээд төгсөөл нөө 4-р курстэй ингээд ажилд орцсон аахгүй төгсөө байхдаа тэгэл яг тэндээсээ бүр ингээд айгүй олон жил ажилласан. Тэгээд надад ягаад ч нэг тийм амар тийм одоо би ингээд амар чухал юм шиг тийм мэдрэмж ингээд байдаг гэсэн аахгүй тэндээ амар тийм өөрөө тэрүүгээр ингээд айгүй дүүргэж өөрийгөө дотоодоо дүүргэж тэгээ би жирэмсэн болоо декрет авсан. Тэгээ би декрет авах хүртэл ерөөсөө нэг ч удаа ээлж амралт авч үзээгүй за дандаа ингээд ажилдаг. Тэгээ анх удаа гэртээ сууж үзсэн. Тэгэхэд одоо нэг манай нэг тийм захирал надад намайг загнаад хэлчихсэн юм аа. Юунаас олж би загнуулсан тухайн ямар ч сан. Ер нь бол тий чи үнэхээр сайн инженер байх ч хамаагүй тий. Бид нар ямар ч компани сайн инженерээр алдахад компани бол чинийх биш байхгүй юу тий. 6 сарын дараа бид нар ямар нэгэн хүн олно. Болохгүй бол бид нэр системээ шинжилээл бид нар босоод ирнэ гэж байгаа байхгүй юу. За яг нэг муу инженер байх юм бол бид нар бол нэг сарын дотор бол тэрийг бол нөхөчнө. Яг бид нар яг тодорхой хэмжээний хохирол амсна. Гэхдээ өөрт биш.
Тэгээ намайг одоо яг нэг эгороо дахад л нэг одоо нэг харсан л юм шиг байгаа юм л та тийм. Тэгээд хэлсэн би ч гэсэн гүйцэтгэх захирал. Би бол эзэн биш. Тэ? Би бол гүйцэтгэх захирал. Би ч гэсэн ингээл яг энэ гэрээт хугацаанд л би ажиллая. Чи харин битээ өөрийгөө битээ өндрөөр үнэлээ гэд надад тэгж хэлж яхад би бүр уур хурцсан яг хөө дараах нь би декрет аваад яг сууж захтаа тэр захирлын үнэн байсныг ойлгосон. Үнэхээр тий ингээл тухайн үед чинь намайг зүгээр нөгөө нэг ажил хийх гэж л тэгдэг байсан юм байлээ штэ зүгээр нөгөө нэг юм дуртай юм ингээд нэг сэнтэгээд гэдэг штэ тэр энийг ямар нэг жоохон ажил нуглуулчих бага юм хийлгээд авчиг гээл нэг шүн нойргүй зүтгэжтэй амрал мамралч авдаггүй аятайхан өгözөөл ингээд тэр утгаараа би нөгөө нэг тэгэж одоо ажил олгогчийн зүгээс тийм байсан юмыг би өөрөө л нэг амар өндрөөр бараг л энэ над миний нэг хэсэг шиг бодлоод байсан. Тэг яг декрет аваа гэртээ суусан чинь надгүй тэр компани ажилтгаараа ажиллаж л байгаа байхгүй юу. Тэг ямар ч тийм асуудалгүй одоо юу гэдэг ямар ч тийм хохирол учирсан юм байхгүй. Тэгэл эхэндээ би бүр тэрийг ингэж яхад миний хамгийн ихний уналт бол тэр байсан байхгүй. Тэгээ за гэд. Гэхдээ бас нөгөө нэг тэр чинь яг эхэндээ би унж ирээг. Тэгээ дараагийнх дээр тэгтээ би нөгөө онлайнаар нөгөө IT-ийн ажил хийх гоё л да. Онлайнаар нөгөө олон улсын байгууллагуудад цаг магаар ажиллаад тэгээ тэр мэрийг ингээ хийгээд яг гэрээсээ ажиллаад байсан байхгүй. Тэгээ бас нэг өөрөө яг тийчээс. За хоёр хүүхэд бол үнэхээр тоглоом биш байсан надаа. Яг үнэ л хоёр ойрхон тийм хоёулаа зэрэг үйлчин. Тэгэл би яг үнэлээ. Ингээ би хоёр ойрхон хүүхэдтэй байж захтаа би хоёр хүүхдийн гол нь ороо гурлаа үлчдэг гэсэн. Би бүр үнэхээр чаддгүй байсан. Тэгэл уйлал ингээл үгүй би үнэхээр барахгүй байна. Би үнэхээр чадахгүй байна. Амар хэцүү. Тэгээд тэр бол яг жинхэнэ намайг жинхэнэ бодит амьдрал те. Тэгэж яасан. Тэгээд яг тэр хамгийн хэцүү үед хамгийн юутай үед нөгөө нэг ажил нөгөө найзууд ч юм байхгүй болоод надад нөгөө нэг гэр бүл гэдэг ганцхан юм те. Би ч юм болохоор нөгөө гэрээ хаяал гэр бүлээ ингээл хойш нь тавиал та нар байж ажил гэ гүгээд иддэг те. Анд нөхөд гэл пракс хамт олон нөө тийм зүйл байхгүй. Тэгэл яг хөрх юм уу хитэн те. Яаж ч байсан нөгөө яасан нөгөө ээж юм гэдэг шиг те. Сэгсгэрч гэсэн ээж минь сэмхэж гэсэн гэрмэн гэдэг шиг те. Тэгэл хүнд чинь нэг хань ижлэн тэгэл нэг аавяж хадам байж тэг төрсөн хэдэн үнэл үлддэг юм л. Тэгээд яг тэр амьдрал яг юу вэ те чи яг өнөөдрийн хүртэл юуны төлөө явсан бэ те. Магадгүй би хүүхэд төрүүлээгүй байсан байх юм бол декретэндээ суугааг байсан байх юм бол яг тэр нөгөө эгоогоороо тэр амбицаараа аюул олон жил явчаад тэг би харин Аз болж тэр одоо би том охин 25 та тэгээ бараг 27 таага төрчихсэн. Тэр үедээ би унж ирсэн байгаа байхгүй. Магадгүй би 35 хүртлээ ч юм уу тэгээ явцсан байх юм бол унж ирэхэд би бараг амиа орлох төвшөнд ч юм уу те хүрцэн жоох байсан билүү те бас эвгүй байхгүй. Би яг тэрийг бас эрт ингээ тэгээ туулаад эрт ясна айгүйх баярлдаг. Тэгээ яг энэ нод нөгөө нэг яг амьдрал гэдгийг л жинхэнэ заадаг багш юм болоо л гэж боддог шүү дээ. Яг өөр дээрээ бууж ирэх бодит ертөнцийн дээр те бид нар нөгөө өөрийнхөө амьдрал юм гэсэн хийс сүрлээсээ жоохон гарч байгаа тэр л үе байсан да. Ястай яг би бүр ингээд хоёр хүүхэдтэй арай нэг дасаад ирж исэн чинь 3 жилийн дараа дахиад 3 дахь дэж байгаа мэдээд би нүртээ уйлжсэн байхгүй. Би дүнгэж хоёр хүүхэдтэй амьдрал дасж исэн шүү дээ. Яа одоо яаж 3 дахь ингээд шал өөр шүү дээ те ингээд 3 хүүхэд зохицуулна би юм чадахгүй хаа гэж бүр уйлал. Тэгээд ард нь гарсан. Тэгээд яг энэ хугацаанд хүн ингээд нөгөө гэрлүүгээ хардаг те манай гэр чинь юу вэ юу болж байна эмэгцэгцэн хаана юу болж байна за би өөрөө хаана явж байна гэдгийг хардаг. Тэгэхээр яг манай подкастыг үзэж сууж байгаа ээжүүд хэрвээ байх юм бол энэ хугацаагаа ашиглаад эхлээд өөрийгөө зэгцлээд авах хэрэгтэй байна тийм ээ. Тэгээд дараа нь гэр орныхаа ажил руу ороорой гэж хэлмээр байна. Тэгээд өчигдөр хоёлоо уулзж хахад надад нэг гоё үг хэлсэн эмэгцэгц бол гэхдээ нэг чухал биш ээ гэдэг үг намайг амар тайвшруулсан. Тэгэхээр яг энэ зөвлөгөөг хоёлаа өөрөө гоё үзэгчдэд өгөө тэгээ хоёлоо яриагаа дуусгая гэх хөө. Харин ерөөсөө тэр бид нар нөгөө энийг нэг ингээд нэг тийм одоо л нөгөө нийгмийн хэмжүүрээр л ингээл ийм байвал гоё тийм байвал гоё гээл те. Тэгээрэл тэрэнд тааруулах гэж үзэж тараал тэгээ тэрэнд өөрөө тартагтаа тулаад ядраа чивчрээл те чангараал зовоод байгаа байхгүй. Зүгээр хайчих те. Чи юу ч хийхгүй байсан ч те. Чи ямар нэгэн зүйлийг одоо нэг тийм сайн хийснээрээ мундаг байснараа гоё байснараа чи хайрлуулахгүй тий чи угаасаа бүрэн бүтэн дүүрэн байхгүй юу бид нар тэр нөгөө нэг юмыг ингээд сайн хийгээ тий тэрүүгээр ингээд үнэлгээ авахгүй тэр нь ингээд нөгөө нийгмийнхээ хэмжүүрээс нэг тийм сайн биш байх юм бол өөрийгөө ингээд хамгийн тэр одоо юу гэдэг нь сошиалтайгаа тэр бүх хүн гэрч чинь орж ирэл чамайг загнахгүй штэ чи өөрийгөө загнаад байгаа байхгүй тэрийгэ болоо тий зүгээр ингээд тайван тий яг чи яг юу хүсэж байна ямар баймаар байна те. Юус тэр
бити тэрэнд нэх амар түүрттэй энэ ялангуяа би нэг сошиал медиатай холбож ойлгоод байгаа байхгүй одоо ингээ юм бүхэн ингээ зах хязгааргүй болсон тий хүн болгоно л ингээл гар утастай одоо Америктайгаа хүн Монголдаа хүн бүгдийг нэг бид нар шиг өмнөд их модал боломжгүй байсан шүү дээ. Тэгэхээр тэр харьцуултаас үүссэн өөрийгөө ингээд нэг тий одоо ингээл бас надад ч гэсэн ингээд ажиглахгүй л ингээд анзаарахгүй л өнгөрөөл бас эвгүй байхгүй ингээд нэг тэдүү хөх төрүүлээгээл хүүхд төрүүлээг юм шиг тий тэгснээ өөрөө цэмбисэн гэрн ганган тий би нааниггүй би хасрагчгүй би өөрөө бүгдийг хийдэг би чаддаг гэл тэгвэл би нэг буруу яваад байгаа юм шиг би нэг бүтэхгүй нөхөр юм шиг нэг useless-тэй хэрэггүй юм шиг тий тийм мэдрэмж надад аюу төрдөг угаасаа л хүний амьдрал янз янз юм болно тэгэхээр тэрэн дээр ингээд нэг зүйлийг ингээд энэ болохгүй байгаа учраас би бүтэхгүй байгаа биш тий тэрнтэй битээ дутаж ойлгох чи өөрөө гэдэг чинь маш гайхамшигтай орших байхгүй тэрийгээл олоод таниад мэдрээ чи өөрийгөө хайрлаад өөрийгөө хүндэтгээл өөртөө ингээд сэтгэл хангалуун болоод тий хин нэнээр заавал батлуулах шаардлагагүй болоод ирэх юм бол үнэхээр тэр юу гэдэг нэг тийм нуруунд дээрс чинь нэг том ачаа аваад тий тэр шалуугaalсан жаалаа байсан жаалаа хүүхдийн тоглоомж зэгцэрсэн жаалаа яасан жаалаа биднэрт өнөөдөр яг үүндээ бид нар үр хүүхдийнхээ төлөө гэдэг ч гэсэн хүүхдүүдтэй хамгийн гол нь тий ууртай цэвэрхүү орчинд байлгах биш байхгүй юу жаргалтай замраагүй байвал бэг ямар хамаат тий тэр л юм байна гэдгийг би айгүйх ойлгож байна да. Одоогоороо гэдэг шиг бас болоогүй л шүү дээ амьдрын шүү дээ цаашаа. Одоогоороо энэхэн нэг жоохон ингээд юунд л болохоор ерөөсөө тэр юу чухал биш мэн. Бид нар харин нэг тэр өөрөө өөртөөгөө байх тав тухыг олох л чухал юм байна. Тэг яг ингээд л өөртөөгөө байхдаа тав тухтай байдаг те. Яа одоо ямар нэгэн зүйл одоо хийхгүй байх. Одоо жишээлбэл ингээд зүгээр суухаараа бид нар ингээд өөрийгөө яана бест гейм хийгээд байгаа юм шүү дээ. Юм хийх юм шүү. Тэхгүйгээр тэрэн дээр л чи тав тухтай байгаа сурчих. Тэгэх юм бол тэгэл за тэр цэгцмэгцэл тэгэл дараагийн асуудал байхгүй. 18-т гэдэг шиг тийм эхлээд чи дараа нөгөө нэг үр хөвгт чинь байна. Тэгээд үнэхээр тэр илүү цаг маг гарах юм бол тэр босод юм орж ирж байгаа байхгүй. Бид хоёрын яриаг сонсоод сууж байгаа ээж нар нэг тийм нэг нуруунаас нэг юм гоё юм аваад хайцсан ш мэдрэмж төрж байгаа гэж бодчих. Яа тэгэхээр тэгээсэй л гэж бодоод тийм. Надад яг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ мэдрэмжээ шигсэн хамт авж байгаа гэж найдаж чинь. Тэгээд манай Батуянга багш маань бас яг юм бяцлаглалын сургалтууд ордог. Тэгээ скул апро тий одоо яг шилжиж эхэлж байгаа. Тэгэхээр та нар яг ингээд яг декреттэй байгаа хугацаанд ер нь ингээд за ер нь би гэдэг чинь хэн блэ? За ер нь өөртөө танилцъя. Чи чинь хэн блэ гэдэг нэг юм өөрлөгөө анхаармаар болж байгаа бол манай багшиг дагаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг энэ гоё хугацаа бол дахиж олдохгүй хугацаа. Бид нэр дандаа хүүхдээ хараад ингээд суух штэ тий. Хүүхдүүд бүгд л сургууль соёлд ороод ингээд томрол явна. Бид нэр гэртээ өөртөө л үлдэх байхгүй юу тий. Тэгэхээр яг ингээд тэр өөртөө үлдэх яг өөртөө ажиллах ажлаа одооноос эхлэмээр санагддаг бол манай багшиг дагаараа гэж хэлмээр байна. Яа гоё. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Баярлалаа.